За бүгдээрээ сайн байцгаана уу? За та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлцгээсэн үү? За өнөөдөр их сайхан өдөр байна тий. За тэгээ Магтнооны багийнханд их баярлалаа. Тэгээд Налаагч чуулганы Магтнооны баг үнэхээр одоо сайхан магтнууд уулдгаа гэж зөндөө сонсч ирсэн. Тэгээд амьдаар өөрөө анх удаа сонсч үзлээ. Тэгээд та бүхэн ямар азтай юм бэ гэсэн тийм бодол төрлөө. Ийм магтнууд байнга сонсдог үстэй тий. Тийм маш их сайхан байлаа. Тэгээд өнөөдөр ч гэсэн семинарийнхаа 2 дахь өдрийг хамтдаа залбираад эхлүүлцгээе. Биднийг хайрладаг Бурхан минь танд баярлалаа. Эзэн та бид бүхнийг хайрлаад бас таны үгнээс суралцах боломжийг олгосонд талархаж байна. Өнөөдөр ч гэсэн бид бүхэн Бурхан таны үг болох Библиэр дамжуулж Бурхан та үнэхээр амьд оршин байгаа гэдгийг Библи үнэн гэдгийг мэдэж чадхад эзэн минь та туслаарай. Энэ удаа үгийг сонсож байгаа бүхий л хүмүүс Бурхан таны үгийг дотроо эргцүүлэн бодож үнэн эсхийг шалгаж үзэхэд эзэн минь та тусална уу. Өнөөдрийн бүхий л цагтаа таныг хамт байж өгөөч гэж гуйн биднийг үргэлж хайрладаг бас хүн бүрийг аврагдаасаа гэж хүсдэг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За хамтдаа хуучин гэрээний Иремья 10 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлийг уншаад өнөөдрийнхөө семинарыг эхлүүлцгээе. За Иремья 10-ын 10 дугаар ишлэл. За энэ ишлэлийг хамтдаа уншаад семинараа эхлүүлье. Харин эзэн бол жинхэнэ бурхан. Тэр амьд бурхан бөгөөд мөнхийн хаан. За Библиэлд эзэн бол жинхэнэ бурхан гэж хэлсэн байгаа. Библиэлд гарч байгаа бурхан өөрийгөө юу гэж хэлээд байгаа вэ гэхээр би бол жинхэнэ бурхан шүү гэж хэлээд байна. Тэгвэл жинхэнэ байна гэдэг чинь өшөө бас юу байгаа гэсэн үг? Хуурамч байж таарна гэсэн үг шүү дээ. Тэгвэл Библиэлд гарч байгаа бурхан энэ дэлхий дээр байгаа тэр олон тооны бурхтаас би бол жинхэнэ бурхан шүү гэдгээ тодорхой хэлээд байгаа. Тэгвэл ямар бурханыг жинхэнэ бурхан гэж хэлж болох юм бэ? 11-12 дугаар ишлэл дээр нь тодорхой хэлсэн байгаа. За энэ ишлэлийг хамтдаа уншицгаая. Чи тэдэнд тэнгэрс ба газрыг бүтээгээгүй бурхад газраас ба тэнгэрсийн доороос устгах болно гэж хэл. Хүч чадлаараа дэлхийг бий болгож мэрэгэн ухаанаар ертөнцийг тэр тогтоосон билээ. Түүний ухаанаар тэнгэрс тэлсэн билээ. За тэнгэр ба газрыг бүтээгээгүй бурхад гэж хэлсэн байна. Ямар бурхныг хуурамч бурхан гэж хэлээд байгаа вэ гэхээр тэнгэр газрыг бүтээсэн бурхан биш. Харин хүмүүс өөрсдөө бий болгоод өөрсдийн оюун санаанаас гаргаж ирээд өөрсдийн гараар урлаад яваад шүтээд явж байгаа зүйлийг юу гэж байгаа вэ гэхээр Библиэлд хийм шүтэн буюу хуурамч бурхан гэж хэлсэн байна. За тэгвэл эсрэгээрээ ямар бурхан жинхэнэ бурхан юм бэ? Тэнгэр газрыг бүтээсэн бүх зүйлийг одоо үүсгэсэн бүтээгч бурхан бол жинхэнэ бурхан байж таарнаа. Харин хүч чадлаараа дэлхийг бий болгож мэрэгэн ухаанаар ертөнцийг тэр тогтоосон билээ гэж хэлж байна. Нэгсэндээ Библиэлд гарч байгаа бурхан өөрийгөө би бол тэнгэр газрыг бүтээсэн жинхэнэ бурхан гэдгээ хэлээд байгаа. За заримдаа хүмүүсээ хамтдаа нэг жинхэнэ бурханы талаар нэг бодоод үзье гэхлээр ингэж хэлдэг хүмүүсийг олон байдаг. Би гэсэн өөрийн гэсэн бурхантай хүн манай гэрч гэсэн бурхан байгаа гэж хэлдэг. Бид нар чинь хүн болгон янз бүрийн олон зүйлийг бурхан гэж бодож явдаг тийм. Энэ дэлхий дээр хүмүүсийн бурхан гэж шүтдэг зүйл үнэхээр маш их олон төрлийн бурхан шүтэн байгаа. Анх эмээ өвөөгөө дагаад аав ээжигээ дагаад гандалд явж явах үедээ Жанрайскийг л жинхэнэ бурхан гэж боддог байсан. Жохон хүүхдийн хувьд бол үгүйсээ маш сүрдмээр харагдсан шүү дээ. Гандалд оронгууд яадаг вүлээ? Том хөлийн хуруунууд харагдсан ш жохон хүүхдийн нүдэнд бол. Дээшээ бүр ингэжээж яах вэ? Гар царайг нь харах боломжтой. Тийм учраас их л сүрдэж боддог байсан. Тэгтэл жоохон бодоод үзэнгүүт юу вэ гэхээр энэ яг жинхэнэ бурхан мөн үү? Эцэстээ эн чинь хүмүүс л өөрсдийн гараараа хийж уралж тавьсан зүйл байгаа шүү дээ, тийм. Тийм учраас бид бүхний бодож байгаа ойлголт үнэнхээр зөв үү үгүй юу гэдгийг заавал нэг удаа бодож үзэх хэрэгтэй гэсэн үг. Ялангуяа Библийн семинарыг сураад үзээч, жинхэнэ бурханы талаар сураач гэхэлэр хүмүүс тэгж хэлдэг. Би бурханд итгэдэг хүн өөрийн гэсэн бурхантай гэж хэлдэг. Тэгвэл бүгдээрээ яг жинхэнэ бурхан байгаа юу үгүй юу гэдгийг хамтдаа бодох гэж байгаа шүү дээ. Тийм учраас энэ удаагийн семинараар та бүхэн тэгвэл яг энэ жинхэнэ бурхан мөн үү үгүй юу гэдгийг заавал шалгаад үзээрэй гэж хүсье. За тэрнээс өмнө та бүхэн нэг хөгжилтэй зүйл ярьж өгье. За та бүхэн энэ кофег мэдэх бах те? Энэ кофе Максим те? Максим одоо манай тэнд бол хүмүүс галзуу шар гэж нэрлэдэг. За галзуу шараасаа ганц хийчих гээл тэгж ярьдаг хүмүүс байна. Тэгсэн чинь нэг удаа юу болсон гэхээр манай сүмийн нэг ихч энэ Максимын 180 ширхэгтэй ингээд нэг бүтээн хайрцаг байгаа шүү дээ. Энэ хайрцгийг бүгдийг задлчаад 180 ширхэг кофе ингээл
хуваагаад ангилаад байсан байхгүй юу? Тэгэхээр би асуусан ихчээ та юу хийж байгаа юм гэдгсэн чинь энэ та мэддэггүй юм уу энэ кофений чи арталт сахарных нь хэмжээ байд юм аа гэл. Харахаар энэ арталт нэг юм жижиг тоо байдаг та бүхэн мэдэх үү? Тэгсэн чи тэр ихч юу гэж хэлсэн гэхээр надаа энэ одоо 1-9 хүртэл байд юм аа. Нэг нь болохоор их гашуун байдیں۔ 9 нь болохоор их сахартай байд юм аа гэл. Ингэж ярьж явж байсан. Тэгэхээр ингэж ойлгосон хүмүүсийг олон байдаг юм байлээ. Та бүхний тэр ингэ тэгж мэддэг хүн байна уу? Байхгүй юм тий. Тэгтэл миний уулзсан хит хитэн хүмүүс энэ сахарных нь хэмжээ гэж бодоо яваад байсан. Тэгэнгүүтээ тэр их ч юу гэсэн гэхээр надаа яг 4 л таард ингээл. Нөгөө кофенууд дотор ч 4-ыг л ялгаал тэгээд байсан. Надад 4 нь л яг таардаг. Нэг нь болохоор их гашуун. 9 нь болохоор их чихэрлэг байдаг гээл. Тэгээд байсан. Тэгэхээр би ихчээ наа чинь тийм утгатай тоо биш штэ гэсэн чинь үгүй мөн гэсэн гээл тэгсэн. Мөн болов биш болов? Яг энэний доор нь солонгосоор юугээ бичсэн байгаа гэхээр элсэн чихрийн тааруулах хэсэг гэж бичсэн байгаа юм л да. Солонгосоор бол. Тэгвэл энэ тоо нь бол ерөөсөө хамаатай биш. Тэгээ би интернетээр хайгаад судлаад үзсэн. Энэ тоо яг сахарыг нэлтгэж байгаа мó үгүй мó гэсэн чинь биш байсан. Юу гэхээр энэ кофег савлж байгаа юм 9 зам байд юм байна л да. Тэнгүүд энэ хэрвээ энэ нэг кофег дали савлагдаад наагадаад ирэх юм бол хүмүүс яах нь вэ? Нөгөө хүмүүс нь хэддгээр замын кофе буруу савлагдж ийн гэдгийг хараад тэр замаа янзлах зориулттай тоо гинэ. Хяналтын тоо. Тэгтэл нөгөө ихч маань сахарын хэмжээгээд ойлгож байгаа юм яаж ийн? Нэгийн тоотойг уунгууд гашуун санагдаад 9-ийн тоотойг уунгууд нилуун санагдаад. Сахарын хэмжээ ялгаа байгаа юу байхгүй юу? Байхгүй. Тийм учраас бидний хэвсэн ойлголт гэдэг зүйл ямар байна гэхээр маш их аимшигтай байна. Тийм үстэй. Та бүхэн бодоод зүрээ. Энэ өнөөдөр энэ удаагийн семинарыг анх удаа сонсож байгаа хүн ганданд байгаа жанараас жинхэнэ бурхан мөн үү биш үү гэдэг талаар бодож үзэж ирсэн үү? Бараг бодож үзэж байгаагүй байх тийм үү? Би ч гэсэн анх удаа Библийг сурах үедээ миний өвөө эмээгийн итгэжсэн, аав ээж маань итгэжсэн, миний итгээ явжсэн бурхан яг жинхэнэ бурхан мөн үү биш үү гэдэг талаар огт бодож үзэж байгаагүй. Зүгээр л манай эмээ өвөө итгэдэг юм чинь. Угаасаа манайх чинь шарын шинд итгэдэг айл юм чинь. Ийм л бодлоор дагаж явснаас биш үнэнхээр эргцүүлж бодоод үнэн худлаагийн шалгаж суудаа ерөөсөө байхгүй. Манай гэр бүл ямар байсан гэхээр манай ээж цагаан сар болонгууд яадгүй гэхээр битүүний өдөр гэртээ байдаг судрууд шин шар даваа авж байгаа баримтыг оёол тэрийг судраа шинээр баримтгэлж ороогоол би чи айлын том хүүхэд болохоор миний гар дээр судруудаа өрчөө гэрээ дөрөө алхах гэл би нөгөө гэрийнхнийгаа дагуулаад тойроод алхахдаг байсан. Өө дандаа ингэдэг байсан юм чи энэ нь л одоо зөв гэж бодож явсан. Нэг ч удаа энэ үнэн болов худлаа болов гэдэг талаар ерөөсөө бодож үзэж байгаагүй. Нэг удаа нэг Монголын алдартай нийтлэлчийн бичсэн нэг нийтлэл байсан. Тэр нийтлийг уншаад надаа үнэхээр нэрээ үнэндээ гэсэн бодол төрсөн. Юу байсан гэхээр тэр нийтлийн нэр нь 3 хуваасан хавирга гэдэг нэртэй. Энийг уншижээс өнч байж магадгүй. Тэр 3 хуваасан хавирга гэдэг нийтлэл дээр юу гэж гардаг вэ гэхээр нэг айл байж л дээ. Тэгэл тэр айл хавирганы яс чанах болгондоо заавал хавирганы ясаа 3 хуваа чандаг гинэ. Тэгээ нэг өдөр ээж нь хоолоо их гээл хавирганы ясыг 3 хуваагаа зогсчихсэн чинь хүүхд нэрээ асуусан байна. Ээжээ манайх яагаад хавирганы ясаа 3 хуваа чанд юм бэ гэсэн чинь ээж нь хэлж гин. Өө ингэхгүй бол болдгүй эн чинь зүгээр амтан хар нүгэл гээл. Бүр манай илэн цуланцын үеэс ингэж ирсэн. Эн чинь бүр маш том гим нүгэл гээл хэлсэн гин. Тэгвэл нөгөө хүүхд чинь цаг хугацааг ухраагаад бүр ээжийнхаа эмэг ихтер очлоо. Тэгсэн чинь бас л эмэг их нь хоолоо их гээл ингэ зогсож байна. Бас л хавиргаа 3 хуваагаад. Тэгээ асуусан байна. Эмээ манайх яагаад хавиргаа 3 хуваад юм бэ гэсэн чинь манай илэн цуланцын үеэс эхлээд ингэж ихэлсэн. Ингэхгүй бол зүгээр нүгэл гэж хэлсэн гэн. Тэгээ нөгөө хүүхд чинь бүр дахиад цаг хугацааг ухрааж явж байгаад илэн цуланцын үе дээр очисон чинь дахиад бас яг хавиргаа 3 хуваагаа сууж. Тэгэхээр н асуусан байна. Эмээ манайх яагаад хавирганы ясаа 3 хуваа чанд юм бэ гэсэн чинь юу ингэхгүй бол зүгээр нүгэл гэж хэлсэн. Бүр манай илэн цуланцын үеэс ингэсэн ингээд дахиад нөгөө илэн цуланц имээ дээр очлоо. Тэгсэн чинь бас л хавиргаа хуваагаа зогсож байна. Тэгээ асуусан байна. Эмээ яагаад манай хавиргаа 3 хуваа чанж байгаа юм бэ гэсэн чинь эмээгийнхэн тоогоо им жижиг юм оо гэж хэлсэн. Тэгэнгүүтээ тэр хүн юу гэж хэлсэн гэхээр нийтлэлч юу гэсэн байна гэхээр одоо өнөөдрийн монголчууд бидний итгэж байгаа зүйл дотор Монголын ёс заншил болоод мухар сүсэг хоёр хоолндоо холион бантан болцсон зүйл ямар вэ? Зөндөө олон байна. Тийм учраас энийг ялгаж салгах хэрэгтэй гэж хэлсэн байсан. Та хүн асууя. Цагаан сарын баяр ер нь лам нартай холбоотой баяр мөн үү? Цагаан сарын баяр ер нь янз бүрийн засал хийх ёстой, зурхаа үзэх ёстой баяр мөн үү биш үү?
Биш шүү дээ. Цагаан сарчин малчтын баяр шүү дээ, тийм. Өвлийг өнтөд аваад хавартаа золгосны одоо баяр шүү дээ. Хаврын баярны гэсэн дөө. Шарын шинтэй холбоо байгаа юу? Байхгүй шүү дээ, тийм үү, тийм. Тийм учраас одоо бидний ёс заншил дотор Монголын уламжлалт сайхан ёс заншил болоод янз бүрийн мухар сүсэг, янз бүрийн шашны зан үйл холион бантан болсон зүйлүүд ямар байгаа вэ? Зөндөө олон байна. Тийм учраас энэ дээр бид нар энэ яг үнэн үү худлаа юу гэдгийг заавал шалгаж үзэх хэрэгтэй гэсэн үг. Заримдаа ийм хүмүүстэй ч гэсэн таардаг. Өө ном пастора наад Библиэд чи би бүр итгэе гээл. Зүгээр л Библиэд чи итгэчихье гээл тэгдэг хүмүүс байна. Библиэд бурхан Библиэлд хизээж тэгэж итгэж болохгүй гэсэн. Библиэд итгэхийн тулд яах ёстой вэ гэхээр заавал шалгаж үзчихээж итгэх хэрэгтэй. Тийм үү? Библиэлд юу гэсэн гэхээр тиймээс итгэлэн сонсох нь Христийн үгээр ирдэг. Нэг гэсэндөө хүн Библийг үнэхээр үнэн үү үгүй юу гэдгийг шалгаж үзсний дараа л яадаг вэ? Итгэл гэдэг зүйл бий болдог. Тэгэхээр шалгаж үзэхгүйгээр зүгээр харанхуй муухраар итгэж байгаа итгэлийг юу гэдэг вэ гэхээр сохор итгэл. Бараг мухар сүсэг гэж хэлсэн ч болохоор гэсэн үг. Тийм учраас хамтдаа үнэхээр энэ Библи үний юм уу, худлаа юм уу гэдгийг заавал шалгаж үзэх хэрэгтэй гэсэн үг. Тийм учраас семинар дээр бид яаж байгаа вэ гэхээр Библи үнэн бурхан байгаа гэсэн баримтуудыг бүгдээрээ хамтдаа харцгаая. Харин та бүхэн тэрийг сонсоод шалгаж үзээд дотроо эргэцүүлж тунгааж бодож үзээд яах ёстой? Үнэн байвал итгэх хэрэгтэй. Өөс үнэн юм чи. Харин худлаа байвал яах вэ? Хайчих хэрэгтэй. Тэгтэл Библи үнэн бурхан байгаа гэдэг баримт бодлогоо үнэнхээр их олон байна. Тийм учраас бид нар ямар нэгэн зүйлд итгэхдээ үнэнхээр энэ үнэн үү үгүй юу гэдгийг заавал шалгаж явах хэрэгтэй. За одоо налайхад ирчээд ийм ярихлаар бас жоохон за тэгтээ яа дий. Нэг удаа нам жоохон байхад налайхад нэг мэрэгэн хүн байсан гэсэн шүү дээ. Бас яг энэ налайх хонгороо ирийн дунд завсрал байсан санагдаж байна. Нэг бөө өвөө байсан. Тэр өвөө яадаг вэ? Зүүгээр мэргэлдэг. Таньдаг юм байна уу? Зүүгээр мэргэлдэг нэг өвөө байсан. Тэр хүн яасан гэхээр бүр айгүй мундаг. Яадаг вэ гэхээр ийм том твэн зүйтэй. Тэгэнгүүтээ үзүүлэлт өөрөө доороос нь барьчаад үзүүлэх гэж байгаа хүн нь твэнгийнхэн дээрээс нь барьдаг. Хэрвээ зүүнийх нь өнгө нь хувирах юм бол шууд яадаг вэ гэхээр өө чи өстө засал хийлэхгүй бол болохгүй нэ. Одоо би л чиний амийг дааж авахгүй бол одоо чи үхэхээр байна гэж сая 2 сая төгрөг ингээл авдаг байсан. Тэр хүн дээр очоо нэг удаа имээгээ дагаж ичээд үзүүлсэн. Имээ маа барьсан чи бас л шууд өнгө нь хувирж байгаа. Тэнгүү чин зүгээр өстө бөө юм болно шүү дээ. Ямар мундаг хүн бэ гээл. Нээрээ өстө одоо засал хийлэхгүй бол болохгүй юм байна гээл. Тэгчээд ямар ч байсан засал маслаа хийлээд хэдэн жил өнгөрсөн. Дараад нь би физикийн хичээл сурдаг болсон. Тэгсэн чинь физикийн сурах бичгийн арталд юу харсан гэхээр тийм заллингийн жишээнүүд бичсэн байсан. Тэгсэн чинь нөгөө өвөөгийн маань талаар нөгөө бичсэн байсан. Налайх дүүрэгт байсан. Тэр Б үсгээр хэлсэн нэртэй байлуу дээ. Б гэдэг одоо үзмэрч хүн хүмүүсийг ингэж мэхэлж байсан. Яасан гэхээр лимоны хүчлэн дотор зүүгээ хийцэн байж агаад доороос нь өөрөө барьчаад дээрээс нь өөр хүн барингууд яах вэ? Угаасаа өнгө нь хувирчиж байгаа нь металл учраас. Тэгвэл шинжлэх ухааны ийм үзэгдлийг ашиглаад заллин хийжсэн хүн баригцаан гэд хэдэн жилийн дараа сурах бичгийн арталд гарсан байсан. Тэрийг уншичаад би нээрээ одоо тэглэхгүй яах вэ те гэж бодсон. Тийм үү те? Хүн үнэхээр үнэн худлаа юу гэдгийг шалгахгүй бол яах вэ? Шалгаж ээж итгэх ёстой гэсэн үг. Тийм учраас Библийг ч гэсэн бүгдээрээ үнэхээр сайн шалгаж үзчихээж л итгэх хэрэгтэй. Яагаад вэ? Бидний амьдрал чинь ганцхан юм чинь. Тийм үү те? Хэрэв үнэхээр Библи үнэн бол тамд явааж ч гэсэн байгаа гэсэн үг. Хожим шүүлт ч гэсэн байгаа гэсэн үг. Тийм учраас бид нар энэ дээр үнэхээр нухацтай хандаад энэ яг үнэн үү худлаа юу? Энийг заавал шалгаж үзэх хэрэгтэй. Өчигдрийн үед бид нар энэ Библийг би өөрийнхөө цаг хугацааг зарцуулаад шалгаж болох үн цэнтэй ном мөн үү? Эсвэл шал хэрэггүй ном уу гэдэг талаар хангалттай яг уу ялгаж салгаж чадгаар баримтуудыг харсан. Библи бол зайлшгүй би нэг өөрийнхөө нэг 5 өдөр 2 цаг гаргаад зайлшгүй нэг үнэн худлыг шалгаж хэвээр ном юм байна гэдгийг та бүхэн мэдэж авсан баг. Яг л Библи өөрөө үнэн гэдэг учраас. Дээрэс нь Библийг хангалттай судалж болох үн цэн байгаа учраас хамтдаа нэг шалгаж үзцгээе. Хэрвээ шалгахгүй зүгээр итгэнэ гэх юм бол тэр маш буруу хэрэг. Тийм учраас заавал шалгаж үзэх хэрэгтэй. Би та бүхний хөгжилтэй бичлэг харуулъя. Энэ дээр нэг хүн цас орсон өглөө гарч ирээл ажилдаа явах га машинаа цэвэрлж байна. За энийг нэг харцгаая.
За яасан байна? Хүний машин цэвэрлсэн байгаас гарч ирэнгүүтээ шалгаад үзсэн бол өөрийнхөө машиныг цэвэрлж болохоор байлаа. Тэгтэл хайрын хөдөлмөр. За тэгтээ машин бол яах вэ? Дахиад нэг жоохон хөдөлмөр гаргаад цэвэрлэхэд болно шүү дээ. Тэгтэл хүний амьдрал гэдэг зүйл чинь эргэж ирэхгүй зүйл. Тийм учраас бид нар эхлээд заавал нэг шалгаж үзээд энэ талаар бодож үзчихэд бид нар итгэх хэрэгтэй гэсэн үг. Өчигдөр бүгдээрээ эхлээд нэгдүгээр ишлэлийг хамтаа сурсан. Ихэнд бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ гэсэн. Тэгвэл энэ яг жинхэнэ бурхан байна уу үгүй юу гэдэг маш их чухал байна. Энэ дэлхий дээр чинь Японд гэхэд 8 сая төрлийн бурхан байдаг гинэ. Маш олон байгааз. Энэ дэлхийд 330 сая төрлийн бурхан байдаг гинэ. Бүр янз янзын хулганыг ч бурхан болгож үтжин, зааныг ч бурхан болгож үтжин. Тэгвэл энэ дэлхийн хамгийн том бурхан нь юу гэж? Үхэр. За, үхэр жинхэнэ бурхан мөн үү? Мөн үү биш үү? Биш. Хэрвээ мөн байсан бол бид нар чи аль хэдийн баларна шүү дээ. Айл болгонд барыг жилдээ нэг үхэр яаж байгаа хөлдөөгчөндөө хийж байгаа шүү дээ. Хэрвээ энтгэх хүн энийг харах юм бол зүгээр ухаан алдаж өгөх байх те. Юу вэ нөгөө бурханых нь хамаг махыг хөлдөөгөө тавьсан байна. Тийм учраас энэ яг үнэхээр жинхэнэ бурхан уу үгүй юу гэдгийг заавал нэг удаа бодож үзэх хэрэгтэй гэсэн үг. За дээрэс нь яагаад бид нар бурханыг заавал нэг сурж үзэх хэрэгтэй вэ гэхээр хүн гэдэг маш их сонирхолтой, сонин. За би та бүхнээс нэг асуулт сууя. За энэ асуулт. За та яагаад амьдарч байна вэ? За та бүхэн яг яагаад амьдарч байгаа вэ? Одоо өнөө өглөө ч гэсэн та бүхэн ажилдаа явчаал ирсэн баг тий. Сурагч нар хичээлдээ шалгалтаа өгөөл оюутнууд ч гэсэн хичээлдээ яваал ирсэн баг. Яагаад амьдарч байгаа вэ та бүхэн? Энэ ч гэсэн маш хэцүү асуулт тий. Энд хариулж чаддаг хүн угаасаа байхгүй. Зарим хүмүүс зүгээр хүн болоод төрсөн хэмжээнд амьдраа явж ин даа ч гэдэг юм уу. Үхэж чадахгүй болохоор л амьдраа явж ин даа гэсэн хүмүүс ч гэсэн байдаг. Тэгтэл хүний амьдралыг бодоод үзэх юм бол бид нар зайлшгүй нэг бурхан бүтээгч байхаас өөр аргагүй гэдгийг мэдэж болохоор. Яагаад заавал хүн л ганцаараа бусад амьтдаас өөр юм? Хүн зөвхөн оюун ухаантайгаараа өөр байгаа юм биш. Та бүхэн бодоод үз тээ. Хүний бүх юм амьтдаас өөр. Одоо жишээ нь мал бол яах вэ? За бүр төрхийг бодоод үзье л та. Хүний үгчийг уйлж төрдөг амьтан байгаа юу? Үнэ туглах үе туглан юу лээ? Өмбөө гэж мөөрсөөр байгаа гарч ирдэг үү? Үгүй шүү дээ тий. Хурагч гэсэн майлсаар байгаа төрж гарч ирдэг үү? Тэгвэл хүний үгтэл ганцаараа яадаг вэ гэхээр энэ дэлхийд төрхтэй уйлаад төрдөг. Тэгээд уйлж амьдарч ягаад уйлж том болоод уйлаад өгтгээ гэсэн. Тэгээд энэ хүмүүсийг харахад ямар харагдчих вэ? Их сайхан байгаа ч тий. Одоо энэ зургийг харахад надад тэр дуу их санаанд ордог. Хүүхэд наснд хүргэж өгдөг гаалт ирэг хэрвээ байдаг бол энийг жоохон бахта зөндөө дуулж исэн. Тэгтээ энэ дуу хинд зориулсан дуу вэ? Том хүний дуу юу, хүүхдийн дуу юу? Том хүний дуу байгаа шүү дээ энэ чинь. Хүүхдийн дуу ерөөсөө биш. Тийм заримдаа бодоод үзлээр нэрээ энэ насан дээрээ очичвол ямар сайхан бэ? Юу ч бодохгүй, юунд санаа зовхгүй те. Ямар ч хариуцлага өрөхгүй. Өдөржингөө тоглоол юу ч бодохгүй явж байхад л хамгийн сайхан үе. Тэгтэл хүний амьдрал яаж юм гэхээр жоохон том болоод ирэнгүүтэл маш их зовлон зүдгүүр, олон бэрхшээл нэмэгдээ явж байгаа. Хэдхэн жил өнгөрсний дараа яаж байгаа вэ? Нэг мэтгэл хөгшөрчдөг. Нэг хүн ингэж хэлж илээ. Хүн хөгшөрнө гэдэг чинь өстой лүд юм аа гэл. Яасан гэсэн чинь гэр нь хэдэн 4 давхурд байдаг. Гэрлүүгээ орж явж байхдаа дунд нь амарч болохоо болчих гинэ. Шатаар өгсөж явж байгаа дунд нь амарчхлаарэ би чи өгсөж явлаа уруудж явлаа гэдгээ санахаа болчдөг. Нэг л мэдхэд ийм болж байна те. Дээрээс нь энэ зураг их гонигтай зураг байгаад би нэг амьдралдаа анх удаага нэг ингэж бодож үзсэн. Яасан гэхээр увсад очиад одоо нэг жилийн л өмнө юм байна. Өглөө босоод нүрээ угаачаад толин дарсан чинь яг миний уртлын энэ хэсэг ус бууралтцсан байсан. Одоо миний ус ингээд одоо буурал харагдаж байна уу? Хар харагдаж байгаа. Тэгтээ яг харангуут нэлээд их буурал байгаа. Тэг яг нүрээ угаачаад ингээд харсан чинь яг миний оройд ирэх ус буурал усныг харачаад гівгэн нэгэ сэтгэлж явах сонирн болд юм билээ. Ингээд хөгшрөн гэдэг чи яг одоо энэ юм байна штэ гэсэн тийм бодолд ирсэн. Дараа нэг хэдэн жилийн дараа нүрээ угаагаад дахиад нэг харангуут явах бол нүүрэн дээр бөөн л үрчлээ ингээд тогтцсон байх байх тийм. Тэгээд бодсон чинь жоохон гонигтай санагдсан. Тэгтээ би одоо хаач вэсээ болоогүй байл та эрт залуу байна. Тэгтээ нэг тийм бодол төрсөн. Ямар хурд юм бэ хүний амьдрал.
Одоо бүр 40 хүрэхээ явж байна. Саяхан л нэг жоохон хөхөд уучраа мэдэхгүй явж исэн чинь одоо алидийн том болцсон байна. Заримдаа бүр ингэж бодож байсан удаага юу. Нэг л хүүхдүүдийнхээ унтж байгааг харж байгаатай сони юм да. Энэ хүүхдүүд одоо хаанаас гараад ирвэ гэж бодогцсон. Нэг л мэдхэд бас ач зээнээрээ тэгцээ харцсан зогсож байгаа бах тий. Хүний амьдрал ямар байна гэхээр их хурдан өнгөрч байна. Төрсний гэрчлэгээ, нас орсны гэрчлэгээний хооронд л. Тэгэл Библиэлд ингэж хэлсэн байгаа. Дуулал 90-10 дугаар ишлэл хамтдаа уншийе. Амьдралын маань өдөр хоногуд 70 жил, хүч чадалтай байх аваас 80 жил боловч тэдгээрийн ориглон зүдүүр уй гашууданд өнгөрнө. Тэгэвч энэ нь ч өнгөрч бид халин одноо. Амьдралын маань өдөр хоногуд 70 жилээ. Жохон хүч чадалтай бол 80 жилээ гэж хэлж байгаа. Хүн 70-80 жил л энэ дэлхий дээр амьдарч байгаа. Тэгэхдээ тэр амьдралын хамгийн сайхан оргил үе нь ямар байна гэхээр дандаа уй гашуу, зовлон зүдүүр дотор өнгөрдгөө гэж хэлсэн байна. Одоо миний амьдралдаа уулзаж явж байсан хамгийн өндөр настай хүн 104 наслсан хүн байгаа. Манай чуулганы итгэгч өвөө байсан. Тэр өвөө яасан гэхээр 95 настайдаа Бурхныг таньж мэдээд аврагдсан. Тэгчингүүтээ тэр өвөөтэй уулзаа ярингуут яадаг вэ гэхээр тэр өвөө Монголын 2 дайнд оролцож байсан. Тэгвэл бүр 2 дайны талаар Улаанбаатарт яаж үүсчихсэн шахав бүгдийг нэгэл ярьдаг хүн байна. Тэгчингүүтээ 100 гарцсан хэрнээ юу гэж хэлдэг вэ гэхээр билгүүнээ хүний амьдрал их богино шүү гэж хэлж байгаа. 100 наслсан хүн чинь хүний амьдрал богино шүү гэж хэлмээргүй байгааз. Тэгтэл тэр өвөө юу гэж хэлэхээр богино шүү гэж хэлээд байна. Нэрэл богино юм шүү. Одоо нэг мэдсэн чинь. Тэгтэл тэр богинохын амьдралын дийлэнх хугацааны яаж юм гэхээр зүдүр уугашууд өнгөрдгөө гэж хэлсэн. Тийм учраас бодоод үзэх юм бол энэ дэлхий дээр хүн шиг зовж амьдрдаг амьтан гэж ерөөсөй байхгүй. Заримдаа хүмүүс чинь хүнийг амьтан гэдэг шүү дээ. Гэхдээ яг үндэ хүн амьтан биш байгаа. Яг тэгэхээр хүн амьтнаас огт өөр амьдарч байна. Та хүн бодоод үзтээ. Үр хөхөд төрүүлчихэд үр хөхтөө өсөх гэж зовдөг амьтан гэж байгаа юу? Байхгүй шүү дээ. Одоо ерөнхийдөө мал төллөөд хураг ишг нь алидийн бие даагаад жоо том болоо явж байна. Нэг үнэ тугаллаа гэхэд жилийн дараа л явах уу? Бүрэн ээжээсээ бие даагаад яваад өгнө. Дахиж асрах хэрэг байгаа юу? Байхгүй шүү дээ. Тэгвэл хүний хүүч яаж ийн? Хүн хүүхэд төрүүлээ. Нөгөө хүүхдээ төрлөө гэл бүх зүйл болчих уу? Одоо хөлд орох гэж дахиад 1 жил бол. Хөлд орлоо гэд сайхан бие дагаа явчих уу? Үгүй шүү дээ одоо. Тэгэл том болох хэрэгтэй. Цэцэрлэгт явна. Цэцэрлэгт одоо 2 настайгаас 6 нас хүртэл 4 жил явна. Цэцэрлэгт явдаг мал гэж байгаа юу? Тийм үү те. Одоо манай баг хүүхэд энэ жил 3 дугаар ингээд өсөж байгаа. Манайхыг увс руу нүүж очиод Улаангомд нүүж очиод 9 сард 1-р ингээд орсон. Тэгчээд за одоо миний хүүч өстө том залуу болоод одоо сурагч боллоо гээл 9 сарын 1-ний өглөө формыг өмсгөөд сургууль руу дагуулаад явж байгаа л сургуулийнхаа нээлтэн дээр очиод тэгж асуусан. Аваа одоо би энд хэдэн жил сурах вүлээ гэлсэн. Тэгсэн чинь 12 жил сурна штэ гэж хэлж байгаа хэрнээ миний дотор их хэцүү байгаа. 10-ын 12 жил штэ тий. 12 жил одоо миний энэ жоох миний энэ хүүхэд яаж сурандаа гэсэн нэг тийм бодол төрж байгаа. 12 жил сурнаа гэсэн чил пөөх гэлсэн. Тэгтэл тгий сурдаг амьтан гэж байгаа юу? Байхгүй шүү дээ. 35 үсэг сурах гэж яаж дайн болж юм те 1-р ангийн хүүхдэд сурах гэж. Тэгтэл тэгдэг амьтан байгаа юу? Байхгүй. Хэрвээ тгий сурахгүй юм бол яг хүн амьдрч чадах уу? Хоолоо олж идэх боломжгүй шүү дээ. Тэгтэл бусад амьтдын бүх хоол нь яаж юм? Зүгээр л ил байж байна. Бараг үнгүй шахуу ил байж байдаг. Хүн л ганцаараа ингэ зовж амьдарч байна. Өвөл боллоо, өвлийн хувц бэлдэх хэрэгтэй. Хавар боллоо, хаврын хувц өмсөх хэрэгтэй. Зун боллоо, зуны хувц бэлдэх хэрэгтэй. Тэгтэл мал амьтад яаж байна? Өөрөө үснэ гуужаал, хүүтрэх юм бол буцаж ургаал. Энэ болгон бүгдээрээ болоод байна. Тэгтэл хүн л ганцаараа ямар байна гэхээр маш их өөр. Тэгтэл хүн зөвхөн ингэж явсаар гоод өтлөөд өгдөг биш. Ослоор, гинтийн аюулаас болоод өөд болдог хүмүүс ч гэсэн зөндөө олон байна тий. Номлогчийн үгс 9:12 дээр ингэж хэлсэн. Хүн цагаа үл мэднэ. Шувуу өрхөнд загас торонд орохын адил хүний хөвгүүдж хэцүү цагт баригддаг бөгөөд энэ нь тэдний дээр гинэт нүмерэн буудаг ажээ. Хүн хэр удаан амьдрахаа мэдэхгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө бид нар яадаг вэ? Хизээч үхэхгүй юм шиг л бодож амьдардаг. Тэгтэл үхэл гэдэг зүйл угаасаа л бидний өмнө хизээ нэгэн цагт ирэх нь тодорхой. Ослоор өөд болдог хүмүүс ч гэсэн байна. Янз бүрийн асуудлаас болоод өөд болдог хүмүүс байна. Өвчнөөр өөд болж байгаа хүн ч гэсэн байна.
Тэгвэл яг хүний энэ амьдралын утга учир нь яг юу юм болоо? Та бүхэн энэ талаар бодож үзчихсэн үү? Бид нар хүний амьдрал маш их хурдан тий. Та бүхэн энэ нэг бичлэгийг хамтаа харцгаая. Маш их хурдан байгаа. Тэгтэл энэ амьдрал ийм хурдан ирнэ харамсалтай нь үнэхээр дандаа зовж өнгөрүүлдэг. Нэг тийм үг өгдөг штэ. Айл болгонд нэг бөө, нэг орифлеймчин, нэг архичин байна гэл. Яг үнэндээ та хүн бодоод үзтээ. Орон нутагч гэсэн ялгаагүй, Улаанбаатар ч гэсэн ялгаагүй. Айл болгонд юу зовлон байгаа юу? Зовлон байна штэ. Зовоод хүмүүс зөндөө олон байна, зовлон байна. Үнэхээр хүнд амьдралыг хүмүүс туулаад явж байгаа. Заримдаа бүр ийм хүнд амьдралыг яаж туулж чадчихна гэж бүр гайхширмаар санагдмаар хүмүүс ч гэсэн эргэн тойрон зөндөө л олон байдаг. Тэгтэл яагаад хүний амьдрал ийм юм бол? Тэгтэл эсрэгээр хүнээс илүү сайхан амьдарж байгаа амьтад зөндөө олон байна шүү дээ. Та бүхэн энэ амьтныг хар та. Энэ нохоо. Энэ нохоо дэлхийн хамгийн үнэтэй нохоо гинэ. Төвдийн мастиф гэдэг үйлдвэрийн нохоо. Үнэ нь хэд вэ гэхээр энэ. Зургийн дээр баруун талд байгаа нохог $2 сая үнэлсэн гэж хэлж байна. $2 сая. $2 сая гэдэг чинь одоо хэд гэсэн үг вэ? 7 тэрбум гэсэн үг. 7 тэрбум. 7.5 тэрбум байна те. Та бүхэн намайг хэдээр үнэлэх үү? Би бүр эрэхтнээ бүр сэлбэг болгоо зарлаач гэсэн яг уу. 7 тэрбум хүрэх үү? Хүрэхгүй шүү дээ. Тийм үстэй. Шууд бүгдээрээ хүрэхгүй гинэ. Тийм үстэй. Тэгтэл дээрээс нь энэ хамгийн үнэтэй энэ зөв битүү очир алмаз гинэ. Тэгтэл энэ юу гэхээр хамгийн үнэтэй нохооны хөвцөвч. 3.2 сая Америк доллар гин. Та бүхэн 3 саяын үнэтэй зүйлт зүүж байгаа юу? Тийм үү? Тэгтэл бодоод үзэх юм бол хүн яагаад ингэж амьдрт юм бол? Тэгтэл тэрний шалтгаан нь Библиэл дээр гарч байгаа. Яг тэр бурхан хүнийг үнэхээр онцгоогоор бүтээж өгсөн. Үнэхээр өөрөөр бүтээж өгсөн. Эхлэл 1:27 дугаар ишлэлээр бурхан ингэж хэлсэн байгаа. Хамтдаа уншийе. Ийхүү бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, бурханы дүр төрхөөр бүтээхдээ ир имээр нь бүтээжээ. Бурхан хүнийг бүтээхдээ л өөрийнхөө төрхөөр бүтээсэн гэж хэлсэн байна. Нэгсэндээ бурхан хүнийг өөртөөгөө адилханаар бүтээсэн гэж хэлсэн байна. Тэгчээд ир имээр нь бүтээсэн гэж хэлсэн байгаа. За тэгвэл бурхан эрэгтэй болоо эмэгтэй болоо? Юу гэж бодож байна? Тал нь эрэгтэй, тал нь эмэгтэй болоо? Энэ юу хэлж байгаа гэхээр бидний гадна энэ бие махбод маань хэнийг дуурайдаг вэ гэхээр аав ээжигээ дуурайдаг. Өчигдөр бид нэр бурхан бол хүний нүдэнд харагддаггүй, бурхан бол сүнс гэдгийг сурсан. Иохан 4:24-р ишлэлээр бурхан бол сүнс гэж хэлсэн. Тийм учраас бурхан биднийг бүтээхдээ бидний энэ бие махбодыг бүтээчээд түүн дотор амьдардаг. Нэгсэндээ жинхэнэ өөрийг маань бурхан сүнс болгож бүтээсэн гэсэн байна. Тэр нь хэнийг дуурайсан бэ гэхээр бурханыг дуурайсан. Бурхантай адилхан гэсэн үг. Мөнхөд амьдардаг гэсэн үг. Эхлэл 2:7 дээр бас ингэж хэлсэн байгаа. Хамтдаа уншийе. Тэгэхэд эзэн бурхан хөрс шорооноос хүнийг урлаад амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд бодгал болжээ. Нэгсэндээ бид нар зөвхөн энэ бие махбодтой биш бидний дотор жинхэнэ би өөрөө энэ сүнс байдгаа гэсэн байна. Тэгвэл заримдаа хүмүүс буруу ойлгоод идэг. Нэг сүнс гэдэг зүйл орж гараад яваад идэм шиг ойлгодог. Тийм тохиол байдаг те. Тэгвэл Библиэлд тэгж гараагүй. Тэр сүнс нь хэн бэ гэхээр жинхэнэ би өөрөө байна. Харин энэ бие маань юу вэ гэхээр миний амьдардаг зүгээр байшин гэр төдий зүйл байна. За та бүхний хардаа. Миний нэрийг хэн гэлээ? Бэлгүүн тий. За тэгвэл бэлгүүн хаана байна? Энэ бэлгүүн мөн үү? Биш дээ, энэ чинь бэлгүүний гар нь байна тий. Энэ гарыг таслаа хийчихвэл бэлгүүн байхгүй болчих уу? Байгаа шүү дээ, тийм үү тий. Тэгвэл энэ бэлгүүн мөн үү? Биш, бэлгүүний толгой нь байна. Тийм үү? Энэ бэлгүүн мөн үү? Бас л бэлгүүний бие байна. Хүмүүс
зүрхийг нь аваад хиймэл зүрх хийсэн ч тухайн хүн хിവэрэ байж л байдаг тийм үү? Эд эрхтний солилоо ч гэсэн тухайн хүн өөрөө байж л байдаг. Энэ тухайн хүн өөрөө хаана байгаа юм бэ? Энийг одоо хүртэл эрдэмтэд хүний биеийн дотроос олж чадаагүй шүү дээ. Билгүү яг хаана байна? Тэрийг бидний биеийн дотроос орж чадаагүй. Хүмүүс ихэндээ зүрх гэж бодсон. Зүрх нь ч биш байсан. Тарих гэж бодсон. Тарих нь ч гэсэн биш байна. Тийм учраас яг энэ билгүүн гэдэг энэ ухамсар энэ хүн өөрөө яг хаана байна вэ? Энийг шинжлэх ухаан юу гэдэг вэ гэхээр энэ бол шинжлэх ухааны судалж чадахгүй зүйлээ гэж хэлж байгаа. Яг тэгэхээр шинжлэх ухаан чинь энэ дэлхий дээр нүдэнд харагдаж гарт баригдах эд юмс үзэгдлийг л судлах зүйл шүү дээ шинжлэх ухаан. Тэгвэл нүдэнд харагдахгүй байгаа сүнсийг судлах боломжгүй учраас бидний судалж чадахгүй зүйлээ гэж ярьдаг. Тэгвэл боддоор та бүхэн бодоод үзээрэй. Би билгүүн яг хаана вэ? Та яг өөрөө хаана вэ? Бидний энэ бие дотор байгаа сүнс бол хэм бэ гэхээр жинхэнэ би өөр вэ. Тийм учраас үхэх үед хүн яадгүй гэхээр энэ бие махбодноосоо сүнс нь гараад явдаг гэж хэлсэн байна. Үхэл гэж юу вэ гэхээр тэр хүн алга болчихж байгаа хэрэг биш. Өөрийнхөө бие махбодноосоо гараад явахыг л юу гэж байгаа вэ? Үхэл гэж хэлж байгаа. Одоо жишээд ингэж бодъё. Гэр бүлийн маань хин нэг нас барлаа гэж бодъё. Тэгвэл бид нар чинь цогцыг нь хадгалаад байж яадаг билүү? Оршуулдаг штеп. Угаасаа энэ цогц нь яг уу тэр хүн биш гэдгийг мэдж идэг. Тэгэнгүүтээ ядгүй өөр газар руу явсан гэдгийг бүгдээрээ мэдж идэг. Тийм учраас л нас барсан хүнийг бид нар чи юу гэж хэлдэг вэ? Устцсан хүн, алга болсон хүн гэж ярьдаг билүү? Үгүй. Өөд болсон. Өөд болсон гэдэг чи юу гэсэн үг? Өөдөөшөө яваад өгсөн гэсэн үг шүү дээ. Талигач болсон гэдэг чи юу гэсэн үг? Талигаад явцсан гэсэн үг. Тэгтэл дэлхийн бүх улсын хилэн дээр нас барсан хүнийг ярихдаа алга болсон хүн гэж ярьдгүү. Дандаа явцсан, дээшээ явсан, өөр газар руу шилжсэн гэсэн утгаар дандаа ярьдаг. Тийм учраас хүн төрлөх чанараараа энийг мэддэг. Бүр Америкт ийм судалгаа хийсэн байлээ. Хоёр настай цэцэрлэгийн хүүхдүүдэд 2 настай хүүхдтэй аав ээж нэг үхэл амьдралын талаар ярихгүй шүү дээ, тийм учраас цэцэрлэгийн 2 настай хүүхдүүдийн дунд судалгаа хийж үзсэн. Яасан гэхээр тэр хүүхдүүдэд үлгэр ярьж өгсөн. Хөөхөн нохооны тухай, нохоон гүлгний тухай хөөхөн үлгэр ярьж ягаад хамгийн сүүлийнх нь хуудсан дээр нь тэр гүлэг үхсэн байгаагаар харуулсан. Тэгчингүүтээ хүүхдүүдээс тэр гүлэг яасан бэ гэж асуухад бүгдээрээ юу гэсэн гэхээр сайхан газар руу явсан гэж хариулсан байна. 2 настай хүүхдүүд хүртэл. Тийм учраас хүн төрлөх чанараараа яаж ийм гэхээр хүн үхээд өөр тийшээ явдгаа гэдгийг мэдж ийн гэсэн байна. Тийм учраас бид нар сүнс байгааг хангалттай мэдж болно. Дээрээс нь энэ дээр хамгийн талархмаар нь юу вэ гэхээр Бурхан өөрийнхөө төрхөөр биднийг бүтээсэн гэж хэлсэн байгаа. Дээрээс нь Библиэлээс юу гэж гардаг вэ гэхээр Бурхан хүн тус бүрийг их хайрладаг гэж гарсан байна. Анх намайг сүмд ирэхэд ч гэсэн семинар зааж исэн пастор ингэж хэлсэн. Билгүнээ Бурхан бол чамд маш их хайртай гэж хэлжсэн. Тэгэхээр тэр надад жоохон хэтрүүлэг юм шиг санагдсан. Үгүй тийм үстэй. Гэвгүй Бурхан чамд хайртай гэдэг чи одоо нэг худлаа юм шиг санагдсан. Тэгтэл хизээ яг энэ үг үнэхээр жинхнээсээ үний юм байна. Бурхан нээрнгээс намайг хайрлахаас өөр аргагүй юм байна гэдгийг хизээ мэдсэн бай гэхээр хүүхдтэй болсныхаа дараа анхны хүүхд маань төрсний дараа мэдсэн. Яасан гэхээр за одоо манай охин жоохон том болчиход энийг ярихлаар жоохон дургуутдаг болсон байлээ. Яасан гэхээр одоо та бүхэн миний нүдийг сайн харуул. Миний нүд юм жоохон унжуу байна уу энэ шиг. Тэгвэл манай нэг багын найз байгаа. Намайг баян шоолдог бэлгүүнээ чиний нүд ингэ хитрхээ уйдгартай ингээд унжуу байна. Тийм бол тэр чинь том болоод юм яг жартхар нүдтэй их нэртэй болоорой гэл. Тэгжээж нэг гайгүй хүүхэд төрийн шүү гэл. Тэгэл явуулдаг байсан. Тэгээ ямар ч ясаа их гоё нүдтэй их нэртэй болсон. Их давхраатай том нүдтэй их нэртэй болсон. Тэгээ хамгийн анхны хүүхэд маань охин байсан. За тэгэл ямар охин төрөх болоо гэж зүгээр хүлээж агаад охин маань төрсөн. Тэгсэн чинь хэнийг дөөрэ хасан баг юм. Яг намайг дөөрөөчихсэн. Нүд нь яг юус тийм давхраагүй, яг надтай адилхан нүдтэй. Тэгсэн чинь хүмүүс зүгээр шоолоод ээжийнхаа нүдийг дөөрөхгүй аавыгаа дөөрөөгээд тахтай яад ингээл хүмүүс тэгээд байсан. Тэгтээ надаа ямар харагдах вэ? Хэрэв миний хүүхэд надаас өөр байх юм бол муухай шүү дээ, тий? Намайг дөөрөөсөн байж ижил сайхан шүү дээ. Дээрээс нь одоо ингээд манай би бас өөрийгөө сайн мэддэггүй. Манай гэрийнхэн тэгээд байдаг. Чи их сонин явдаг гэдэг. Явдал нь их сонин гэдэг. Тэгвэл би одоо хүүгээ харж байхлаар манай хүү зас заримдаа их сонин алхаад байдаг байхгүй юу? Тэгэхээр манай их нэр тэгдэг. Яг аав шиг алхаж чинь гэл. Тэгэхээр тэр нь хүртэл надад ямар санагддаг вэ гэхээр их гоё санагддаг. Хайрламар санагдана. Сургуулийн тэр олон хүмүүс бужигын жахад хүртэл яг уу хамгийн түрүүнд манай охин, манай хүү хоёр л миний нүдэнд тусаж байгаа.
Өөр ирэхгүй л хайрлаад байдаг. Яагаад тэгж байгаа юм бол? Та бүхэн ч гэсэн хүүхдүүдэд тэгдэг үстэй тий. Яагаад хайрлаж байгаа вэ? Яалчгүй өөрийг мань дуурайсан, өөртөө мань адилхан учраас л хайрладаг. Тэрийг харчаад бурхан нэрээ намайг үнэхээр ингэж хайрлаж байгаа юм байна гэдгийг мэдсэн. Яагаад тэгэхээр бидний бурхан өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн гэсэн учраас. Тийм тий. Манай охин инээ. Библиэлд юу гэж хэлсэн бэ гэхээр 1-р Тесалоник 5:23 дээр ингэж хэлсэн. Хамтаа уншийе. Амар тайвны бурхан өөрөө та нарыг бүрэн ариусгах, сүнс сэтгэл биетэй нь бүхлээрээ бидний эзэн Есүс Христийг ирэхэд гим зэмгүй хിവэр байх болтугай. Сүнс сэтгэл биетэй нь гэж хэлсэн байна. Бүр нарийн ярих юм бол биднийг хэд хувааж болж байна? 3 хувааж Библиэлд хэлсэн байна. Гэхдээ хамгийн чухлыг нь төрүүлээд хэлсэн байна. Сүнс сэтгэл бие гэсэн. Тэгм учраас бид нар өөрсдөө ийм 3 зүйлээс тогтдог гинэ. Бие, сэтгэл, сүнс гэсэн 3 зүйлээс тогтдог гэнэ. Тэгтэл бие байгаа учраас биений шаардлага хэрэгцээ гэж байна шүү дээ. Бие байгаа учраас л бид нар яадаг вэ? Өлсдөг, цангадаг, даардаг, халууцдаг эдгээр чинь бүгдээрээ бие байгаагийн шинж байна. Сэтгэл бидний баярлдаг, ууралдаг тийм үү? Энэ сэтгэл хөдлөлж гисэн бид нар сэтгэл байгаагийн илрэл байна. Амьтан ч гэсэн энэ сэтгэл байгаа юу? Байгаа шүү дээ. Амьтан ч гэсэн баярлдаг, ууралдаг тий. Тэгтэл амьтанд ч байхгүй, ургамалж байхгүй зөвхөн хүндэл байдаг зүйл бол сүнс гэж хэлсэн байгаа. Тэгтэл сүнс байна уу гэдгийг бид нар жоохон бодоод үзэх юм бол мэдэж болно. Яг тэгэхээр бурхныг мэдэж болох зүйлийг бурхан биднэрт ил болгож өгсөн гэсэн шүү дээ. Тийм учраас зөвхөн хүндэл байдаг зүйл юу вэ гэхээр бурхныг ирж хайсан сэтгэл байна. Та бүхэн ямар нэгэн шашинтай амьтан гэж байгаа болов? Харин шашин шүтлэггүй хүн гэж байгаа болов? Шашин шүтлэггүй хүн гэж бараг байдаггүй. Хүн болгон за хичнээн би өөртөө л итгэдэг. Ямар ч бурхан байхгүй гэж явж исэн хүн хүртэл яадаг. Өөрөө яах жарахгүй хэцүү нөхцөл байдал тулгарх юм бол ямар нэгэн бурхан байвал надад туслаач гэж залбирдаг. Манай сүмийн итгэгч нар ахын дүүсийн гэр бүлийн дотор ч гэсэн үнэхээр бурхан гэж юу байсан сүмд явхаа байл гэж гэр бүлийнхнийгаа дургуутдаг хүмүүс байна. Тэгтэл зовлон тохиолдонгод яадаг вэ гэхээр чи нөгөө бурхандаа нэг залбираад өгчөөрэй гэж тэгдэг тохиол. Тийм үү? Хүндэл ганцхан юу байдг вэ гэхээр бурхныг хайсан сэтгэл байж байдаг. Амьтанд байгаа юу? Нэг чон давхиж ирээд нэг хонлоо дайрах гад дайрлаа. Нөгөө хон зүгтэж явж байгаа бурхан минь авраарай гэдэг амьтан байгаа юу? Тийм хон байх уу? Байхгүй. Тэгтэл хүн бол нохоон төгтгөлээр юу гэдэг вэ? Бурхан минь авраарай гэж орилдог шүү дээ. Тийм учраас хүн болгонд юу байна гэхээр бурхныг хайсан сэтгэл байгаа. Тэгтэл гайхалтай нь бурхан өөрөө бидний сүнсэн дотор өөрийг нь ирж хайх сэтгэлийг оруулж өгсөн гэж хэлсэн. Бидний ам цангадаг шүү дээ. Ам цангадаг. Яагаад энэ цангалт гэдэг зүйл байгаа вэ? Бурхан энэ цангааг тайлж өгөх усыг хангалттай үнэгүй бүтээчээд бид нар цангаа гэдэг зүйлийг өгсөн. Хоол хүнсийг ч гэсэн өгсөн учраас өлсөх гэдэг мэдрэмжийг өгсөн. Яг тэгэхээр бурхан идэж болох зүйлийг нь хангалттай бүтээсэн байгаа учраас. Түүнтэй адилхан бурханыг ирж хайсан сэтгэлийг бурхан өгсөн шалтгаан юу вэ гэхээр чи намайг олж мэдээд заавал мөнхийн ус руу диваажн руу ирээрэй гэдгийг тийм боломжийг олгохын тулд бурхан өөрийг нь ирж хайх сэтгэлийг хүнд өгсөн байна. Тийм учраас хүн болгоны сэтгэл дотор юу байдаг вэ гэхээр ямарваа нэгэн өөрөөс минь хүчтэй бурхан байж л таараа гэсэн бодол байж идэг. Хоёрдугаарт нь юу вэ гэхээр мэс чанар гэдэг зүйл байна. Одоо мэс чанар хүний мэс хүн чанарч гэж ярьдаг. Юу вэ гэхээр хүн анханасаа ямарваа нэгэн буруу зүйлийг энэ буруу юу зөв үү гэдгийг мэддэг төрлөх чанар байдаг. Энийг юу гэж байгаа вэ гэхээр мэс чанар гэсэн. Ром ном дээр бурхан юу гэсэн гэхээр тэдний сэтгэлд нь бурхны хууль бичигдсэн байдгаа гэж хэлсэн. Бурхан анханасаа бидний сэтгэл дотор өөрийнхөө хуулийг бичээд өгсөн учраас хүн төрөлхөөрөө энэ буруу зүйл үү зөв зүйл үү гэдгийг хүн ялгаж чаддаг. За дээрээс нь та бүхэнд нэг ийм тохиолдол байдгүй. Гав ганцаархнаа нэг буруу зүйл хийж явах үед яг нэг хүн намайг хараад байгаа юм шиг санагдчихсэн үе. Байдгүй байгаа юу? Байхгүй юу? Байхгүй мó? Байж байгаагүй юу? Яг л хүн хараад байгаа юм шиг, хүн намайг мэдсэн юм шиг санагдаад дээрээс нь гівгэнт ингээл зүрх болиглаад наа чи буруу штэ гэж мэдэгдүүлдэг үе. Нэг удаа ингэж хийсэн. Монголчин нэг хэсэг зоосон мөнгө хэрэгэлдэг байсан шүү дээ. Төмөр зоосон мөнгө шинээр гараад зоосон мөнгөтэй болсон. Тэр үед би их сөрхий хүн болоод нөгөө зоосон мөнгө цуглуулдаг нэг төмөр хайрцагтай болчихвол би одоо мөнгө цуглуулнаа гээл. Нөгөөдгөө төгжээ түлхүүрээ ээждээ өгөөл та хадгалжээ гээл. Тэгэл овоо зоосон мөнгө цугларсан. Нилээн хүнд болол. Тэгсэн чинь
нэг 4 5 дугаар ангид л байсан баг. Бүр сига тогломоор санагдаад байна. Тэнгүүтээ мөнгө байхгүй. Нөгөөдхөө эвдчихээ гэхлээр ээждээ алуулна. Тэр учраас ээжээс нууцаар энийг одоо авмаар байх юм гэл. Бодлоор нарийнхаа нүхтэй, зоос орхол нүхтэй юм чи гарах боломж байхгүй. Тэгж бодож байгаад үнэхээр мэрэгэн арга болсон. Яасан гэхлээр ээж нөгөө хөмсөг зулгаадаг юм хайчиг хавчаар байдсан шүү дээ. За тэгвэл хулгай ихийг заагаад ах шиг гэдэг. Тийм хөмсөг зулгаадаг хайчиг тэр зоосны нүх рүү н оруулж агаад амийг ангаалгаад доошоо оруулж байгаа сэгсэрж агаад нэг хавчингууд заавал нэг зоос зуугдана. Тэгэл гаргаад ирт. Нэг удаа яг шикава онгоолол тэгэж авах гад байж гівгэнт л хойноос яг хүн хараад байгаа юм шиг ээж ороод ирсэн юм шиг санагдаад уул нь ганцаарх нь байгаа шүү дээ. Тэгтэл тэр үед л би нэрээ буруу зүйл хийж байгаа шүү дээ. Дээрээс нь яг намайг харж байгаа юм шиг вэ. Энэ юу вэ гэхээр бидний дотор байгаа мэс чанар хатгаж хэлж байгаа. Билгүнэ. Наа чи гим нүгэн шүү дээ. Наа чи буруу шүү дээ. Энэ буруу зүйл гэдгийг бидэрт хэлж яадаг те. Тэгтэл том болоод ирэх юм бол тийм сэтгэл нэг төрдөггүй. Яагаад вэ? Зөрж гим нүгэл хийсээр байгаа дэг мэс чанар нь хатуурчдаг. Тэгтэл өөрийнхөө хийсэн алдаандаа гимшдэг, өөрийнхөө хийж байгаа зүйлийг буруу гэдгийг мэддэг амьтан байгаа болов. За жишээлбэл ингэж бодъё. Нэг хоттой хоньлуу дайраад нэг хонь бариад идчихлээ. Тэгсэн чинь хажууд нэг хург уйлаа сууж байна. Манай ээж өгчлээ. Одоо би яаж амьдрнаа гээл. Тэгсэн чинь нөгөө чон ч нөгөө хургийг хараад өрөвдөл тийм үстэй. Би ямар өөдгөө амьтан бэ? Би энэ хургийг бүр өнчрүүлсэн байж тээ. Би дахиж хизээч мах идэхгүй өвс иднэ гэх. Тийм чон байгаа юу? Байхгүй. Азны имгээл дахиад хургийг бариад идэв шүү дээ. Тэгтэл хүн яадгүй. Хүн өөрийнх нь хийсэн муу зүйлээс болоод хин нэгэн хохирсныг харсгалаараа яадгүй. Дахиж тэрийг хизээч давтахгүй гэж шийдээд тийм үү? Тэрэндээ маш их харамсдаг. Ягаад гэвэл хүний дотор өөрөө бурхны хууль бичээстэй байж байгаа. Тийм учраас хүн төрлөх чанараараа гарцаагүй буруу зүйл хийх юм бол бурхан намайг шийтгэндээ гарцаагүй надад муу зүйл тулгарнаа. Гарцаагүй там байдаг бол би там руу явна гэдгийг хүн төрлөх чанараараа мэдж идэг. Түүний дараа мөнхөд амьдрахыг хүссэн сэтгэл байдаг. Номдогчийн өс ном дээр бурхан хэлсэн. Бурхан тэдний зүрхэнд үрд мөнхийг байгуулсан гэж хэлсэн байна. Та бүхэн мөнхийн гэдэг үгийг мэднэ те? Мөнх гэдэг үгийг. Тэгэхдээ мөнх зүйл та бүхэн харж ирсэн үү? Энэ дэлхий дээр мөнхийн зүйл гэж байгаа юу? Байхгүй шүү дээ. Та бүхэн мөнх гэдэг цаг хугацааг нэг төсөөлөд үзтээ. Хэр удаан хугацаа вэ мөнх гэдэг цаг хугацаа? Бид нар яг үндэ мөнх гэдэг цаг хугацааг төсөөлж чадахгүй. Бид нар хэмжиж чадахгүй шүү дээ. Ягаад гэвэл бидний энэ тархич ямар вэ гэхээр хүн өөрийнхөө үзэж харсан хэмжээнд л ямарваа нэгэн зүйлийг сэтгэж төсөөлж чаддаг. Цоо шинээр сэтгэж чаддаг хүн гэж байхгүй. Тийм учраас хүн юм үзэж нүд тайлах хэрэгтэй гэж хүүхдүүдэд их юм үзүүлэх гэдэг шалтгаан хүн өөрийнхөө үзэж харсан юмныхаа хэмжээнд сэтгэдэг. Одоо шинэ юм байна. Хараагүй хүмүүс байдаг шүү дээ. Тэгтэл төрөлхийн хараагүй хүмүүс чинь амьдралдаа юу ч харж байгаагүй байгаа шүү дээ. Тийм хүмүүс зүүдэлдэг болов. Бид нар бол өдөр нь болсон явдлаа ч юм уу эсвэл бүр өмнө нь харж исэн юм а унтж байгаа үедээ тархины маань эснүүд унтахгүй ажиллаж байгаад бид нар төсөөлөгдөж харагддаг шүү дээ, тий? Зүүдлэгддэг. Тэгвэл төрөлхийн сохор хүмүүс зүүдэлдэг болов зүүдэлдэг болов? Огт зүүдэлдэг үгнэ. Тэр хүмүүс юу ч харж байгаагүй учраас. Харин хараатай байжгаад хараагаа алдаа сохор болсон хүмүүс бол зүүдлэх үү? Зүүдлэн харж исэн юм байгаа учраас. Тэр шиг мөнх гэдэг хугацааг бид нар яагаад төсөөлж чадахгүй байгаа вэ гэхээр мөнх зүйлийг бид нар харж байгаагүй учраас. Мөнх гэдэг цаг хугацаа бүр ямар их вэ гэхээр Споржен гэдэг пастор ингэж хэлж байсан. Мөнх гэдэг цаг хугацааг юутай зүйрлэх вэ гэвэл нэг болжмор энэ дэлхий дээрээс нэг ширхэг элсний ширхгийг зуугаад нисээр байгаа саран дээр аваачиж буулгаад буцаж нисээр байгаад ирээд дахиад нэг ширхгийг зуугаад дахиад нисээр байгаа саран дээр буулгаад ингэсээр байгаа дэлхий гэдэг бөмбөрцгийн бүх элсийг зөөж дуусгах хугацаа бол мөнх гэдэг хугацааны нэг ширхэг элстэй адилхан хугацааны маа гэж хэлсэн. Тэгэхээр зөвхөн төсөөлөгдөхгүй байгаа. Тэгтэл ийм цаг хугацааг бид нар мэдгүй хэрнээ яагаад хүн мөнхийн зүйл дуртай байд юм бол? Тийм үү? Одоо нэг хос хоёр залуу уулзсангуудаа за би одоо 25 та эмчин би одоо нэг 70 хүрэх байх төө. За 45 жил тэгвэл амьдрах юм. За би чамаагаа 45 жил хайрлана гэвэл дуртай байх уу? Дургүй шүү дээ, тийм үү? Үүрт хайрлана, мөнхөд хайрлана гэж ижил дуртай байдаг. Дээрээс нь хүн үххийг хүсдэг. Мөнхөд амьдрахыг хүсдэг. Тийм үү? Тийм учраас бид нар жоохон бодоод үзэх юм бол хүнд үнэхээр сүнс байна гэдгийг мэдэж болохоор байна.
үхэл гэдэг зүйл юу вэ гэхээр бидний биенээсээ сүнс гарч явахыг үхэл гэж хэлж байгаа. Хамтаа нэг одоо телевизийн реклам харъя. Энэ дээр ингэж харуулсан байна. За энийг эхлээ нэг харцгаая. Энэ хүн бүсээ зүүсэн учраас сүнс нь гарч явсангүй тий. Телевизийн реклам байна. Бүсээ зүүхийг сурчилсан. Тэгтэл бидний нүдэнд харагдахгүй ч гэсэн хүн нас барах үед биеийн үлдээд сүнс нь биеэсээ гарч явна гэж хэлсэн байна. За тэгтэл гайхалтай нь сүнс байна гэдгийг ч гэсэн шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад вэ гэхээр клиник үхэл гэдэг одоо процесс байдаг. Та бүхэн клиник үхлийн талаар сонсч ирсэн үү? Англиар NDE гэж нэрлэдэг. Тэгтэл яадаг вэ гэхээр хүн нас барсны дараа эргээд амь орсон хүмүүс байж байдаг. Нас орчаад хэсэг хугацааны дараа эргээд амь орсон хүмүүс. Тийм хүмүүсийг юу гэдэг вэ гэхээр клиник үхлийг мэдэрсэн хүмүүс гэж хэлж байгаа. Энэ хүмүүсийн нийтлэг ярьдаг хэд хэдэн зүйл байгаа. Маш их олон Монголд хүртэл энэ мэдэрсэн их олон хүн байгаа. За эндээс харъя. Эхлээд яадаг вэ гэхээр тэр хүн нас орчихлээрээ сүнс нь биеэсээ гараад ингээд дээшээ хөөрдөг гинэ. Тэгингээ өөрийнхөө цогцыг, хажуудаа байгаа хүмүүсийг болж байгаа процессыг нүдэрээ хардаг. Тэгээ хормын дотор өөрийнх нь туулсан амьдрал ингээд нүднийх нь өмнөр үзэгддэг гинэ. Кино кадр шиг. Тэгээд нэг харанхуй хонглоор явж хагаад эргээд амь орсон хүмүүс ч байна. Бас гэрэлтэй очиж уулзаад амь орсон гэж байгаа хүмүүс ч гэсэн байна. Тэгвэл энэ хүмүүсийн нийтлэг ярьдаг зүйлс нь эднэр байгаа. Тэгэл бодитоор энийг мэдэрсэн хүмүүс дэлхий дээр бүр хэдэн зуун саяараа тоологдохоор олон байж байна. За жишээлбэл энэ хүн Кен улсын иргэн яасан бэ гэхээр моргт очоод 3 цагийн дараа эргээд амь орсон байгаа энэ хүн. Энэ 61 настай Людмила гэдэг имээ 61 настай орсон имээ 3 хоног байж байгаад амь орсон байна. Энэ Украин имээ 10 цагийн дараа эргээд амь орсон. Ийм хүмүүс дэлхий дээр маш их олон байна. Би амьдралаа 2 монгол хүнтэй таарч ирсэн, уулзж ирсэн энэ талаар. Нэг удаа Монголын залуучдын холбоонд семинар хийж байгаад уулзсан чинь залуу ирээд хэлсэн. Би яг наадах чи мэдэрчээсэн. Тэг чи хагалгаанд орж явах үед нь ингээд өөрөө биеэсээ гарсан гинэ. Тэгээд хагалгаа нилээ хэсэг болж байгаад буцаад амь орсон. Тэг чи яг тэр үед ингээд өөрт нь хагалгаа хийжсэн эмчнэрийг харсан гэж. Тэгчээд сэрчээд гэрийнхэндээ хэлсэн чи гэрийнх нь итгэхгүй байсан гинэ. Тэгээ бүр үнэн штэ гэж бүр хилээд хэлсэн чинь сүулдэ бүр нөгөө шараадны имлэгт үзүүлэх гээдсэн. Тэгэхээр н айгаад хэлгээ болцсон гэж. Ийм үнтэй таарсан. Увсад бас нэг үнтэй таарсан. Энийг яг мэдэрсэн гэсэн. Тэгвэл ийм хүмүүс дэлхий дээр зөндөө олон байна. Энэ хүн бүр мэдрэлийн эмч хүн байгаа. Ерөөсө бурханд итгэдэг хүн биш. Бурханд итгэдэг хүн. Тэгвэл мэдэрчээд юу гэж байгаа гэхээр бодитоор диваажин гэдэг зүйл байна гэдэг талаар хэлж байгаа. За энэ үний талаар нэвтрүүлгээс нэг хамтдаа харъя. 이븐 알렉산더 박사. 그는 신경외과 의사로 하버드 대학교 메디컬 스쿨에서 15년이나 일한 전문입니다. 그는 지난 2008년 뇌사 상태에 빠졌다가 기적적으로 살아나죠. 놀라운 건 그 다음부터입니다. 천국은 실제로 존재한다. 그의 고백은 큰 파장을 몰고 옵니다. 혼수 상태에 빠져있던 일주일 동안 그가 천국을 여행했다는 겁니다. But it was too real to be real because it really happened. But it didn't happen in my brain or in this physical universe. That realm is absolutely real. It's much more real than this realm. This is the dream. 그는 누구보다 과학적 세계관으로 살아온 사람입니다. 세계적인 뇌의학 권위자로 국제의학계와 과학학술지에 수백 편의 논문을 발표했고 가족들도 3대째 뇌과학자 집안이죠. 갑작스런 통증이 찾아온 건 2008년 11월 어느 새벽이었다고 합니다. 온몸이 경직된 채 911로 후송됐지만 병원에 도착했을 때는 이미 의식을 잃어가고 있었죠. 그리고 얼마 후 그는 뇌사 상태에 빠집니다. 당시 그가 입원해 있던 곳입니다.
그가 받은 진단명은 박테리아성 뇌망염. 생존 확률은 10% 이하까지 떨어졌습니다. And my wife and our Episcopal minister were outside the door, and that's when they heard me call out, "God help me." Now, I don't remember that. My brain was really destroyed. 당시 그의 뇌는 완전히 죽어 있었다고 합니다. 뇌 활동이 정지됐다면 당연히 아무것도 기억할 수 없어야 정상이죠. Much agnostic. Did not believe that there was an infinitely loving personal God, did not believe in power of prayer. That all just was wiped out. And of course, the coma changed that forever. Absolute reality of that God and that deity in that realm is. 자, энэ хүн юу гэж юм гэхээр бурхан болоод яваж үнэхээр байна гэж хэлж байна. Хүнд яг тэгэхээр сүнс байна. Хүн үхээд алга болчдөг биш, бодитоор байна гэж. Энэ юм ч гэсэн Jeff Long гэдэг юмч бараг 5,000 орчим клиник хөгжлийг мэдэрсэн хүмүүстэй очиж уулзаад ярилцлага хийгээд судалгаа хийсэн байгаа. Тэгчээд энэ хүний бичсэн номнууд нь энэ. Хойд насны талаарх баталгаанууд. Бурхан ба хойд нас гэдэг ийм номнуудыг бичсэн байна. За бүр энэ хүн ч гэсэн энэ Stony Brook гэдэг Америкт байдаг их сургуулийн имлэг байна. Одоо манай Япон Монголын имлэгтэй адилхан их сургуулийн судалгааны имлэг. Тэгэхдээ энэний нөгөө сэхэн амьдруулах тасгийн эмч Сэм Порньо гэдэг энэ эмч яасан гэхээр туршилт хийсэн байгаа зориуд. Яг тэр клиник хөгжлийг мэдэрсэн гэж байгаа хүмүүс байгаад байгаа учраас дээрэс нь эрчим дэмжлэгээний тасгч хамгийн хүний амь нас дээсэн дөрөөн дээр байдаг газар шүү дээ. Тийм учраас энэ хүн яасан гэхээр нэг тайм сэтгүүл энэ гэрлэн дээр тавиад дээшээ таа зүртэл тулгасан байгаа. Тэгчээд клиник хөгжлийг мэдэрсэн гэж байгаа хүмүүсээс асуусан байгаа. За тэгвэл та ингээд би чинь биеэсээ гараад дээшээ хөөрөө тааз руу явсан бол сонин содон зүйл харсан уу гэхээр тайм сэтгүүл харсан гэж хэлж байгаа хүмүүс. Тийм учраас юу гэж байгаа гэхээр үнэхээр бодитоор хүн сүнс байна. Энэ Raymond Moody гэдэг бас Америк юмч. Энэ хүн ч гэсэн зүрхний мисаас юмч. Нэг удаа нэг эмэгтэй хүнд хагалгаа хийж ягаад хагалгаа нь амжилтгүй болсон. Тэгчээд энэ хүн нөгөө эмэгтэй гівгэнд байж ягаад буцаа сэрэгцсэн. Тэгээд дараад нь хэлсэн байна. Би ингээд биеэсээ гараад таны надад хагалгаа хийж байгааг харсан гэсэн чинь энэ юм чихэндээ итгээгүй. Дараа нь хэдэн жилийн дараа өөрөө тархиндаа хагалгаа хийлгэж явах үедээ клиник хөгжлийг мэдэрдэг. Тэгчээд клиник хөгжлийг мэдэрсэн гэж байгаа хүмүүстээр очиж ярилцлага хийж ягаад ийм номнуудыг гаргасан байна. Life after life. Амьдралын дараах амьдрал. Нэгсэндээ хүн үхээд дуусчихгүй байна. Өөр амьдрал руу явж гинэ гэж хэлж байна. Тэгээд энэ үний бичсэн нэг ном нь бас монголоор орчуулагдсан байлээ. Raymond Moody хойд нас буюу алсын гэрэл гэх. Одоо энэ юмч байна. Тэгвэл бас саяхан хэдхэн жилийн өмнө Монголын NTV-гээр бас нэг нэвтрүүлэг гарсан. Үхэл цэг биш таслал гэдэг нэртэй. Энэ их гоё гарчигтай нэвтрүүлэг байгааз. Үхэл цэг биш таслал гэдэг чинь юу гэсэн үг вэ? Цэг гэдэг чинь төгсгөл гэсэн үг шүү дээ. Таслал гэдэг чинь өөр утга шилжиж байгаа, үргэлжилж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээр ярьсан ярилцлагыг хамтдаа нэг харъя. Энд дээр нөгөө сонгодоо эмнэлгийн захирал байдаг шүү дээ, тий? Зүрхний мис засал хийдэг юмч. Тэр юмч хүртэл өөрөө клиник хөгжлийг мэдэрсэн гэдгээ ярьж илээ. За энийг хамтдаа нэг харцгаая. Үхэл гэж яг юу юм бэ? Үхэх процесст юу болдог юм бэ? Үхэж байна уу? Зүгээр л бие орхиж байна уу? Үхэл гэдэг нь төгсгөл үү? Эсвэл шилжилт үү? Үгсний дараа юу болдгийг бид мэдэхгүй ч хэн нэгнийгээ хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд сайн төрөл болсон эсвэл олоосоо гих далд итгэл хүн бүртэл байдаг. Яг Европын хонхоор бол үхэл гэдэг юм бол их энгийн уулна бол зүрх зогсоод амьсгал зогсоод 2 минут болоод тархины эс үхээд эргэлтгүй өөрчлөлтөнд орохыг л үхэл гэж. Үхлийн өмнөх бүх орчноосоо таслагдаад ухамсар зөхөн ингээ өөр дөрөө юм ганцхан чухал юм дээрээ төвлөрөөд аваад эхэлж байгаа. Хурааж гэсэн үг үү? Тий. Тархины үйл ажиллагаа зогссон тохиолдолд цаашид юу болоод байна гэдэг яг энийг бол клиник үхэлд орсон хүмүүсийн амнаас сонсоход бол яг уу ганц хоёр зүйлүүд нь л өөр боловч яг нэг ижил зүйлийн талаар бол яриад идэг. Бас энэ нэвтрүүлгийн агуулгын хүрээнд сонсохоодыг нэлээд одоо мэдэх улсуудаас нь сонсож яриулж үзлээ.
тэр клиник бүхлийн тухай бас нэлээд асуулаа. Клиник бүхэл дээр нэмээд асуухад тарих бүр эргэлтгүй одоо өгсөн гэж тодорхойлсны дараа эргэж зэрэгдэх тохиол байдаг юм уу? Өөрөө би Алтайд 2000 онд явжгаад нөгөө пенцилин G шуц руугаа тариулаад анафилактик шоконд ороод. Тэгэхэд бол яг сонсгол дээр гардаг шиг тэр Америкийн модигийн олон зуун хүнээс асуусан шиг одоогийн юутай их төстэй үйл явдал. Гэхдээ тэр нь миний эхний хэлдэгтэй их адилхан. Хэрэггүй юмнаас бүх юм авчиж байгаа. Над дээр яасан хэрэг зүрхний лугшилт болгоноор ингээд ертөнцийн жижигрээд байсан. Тэгсээр хамгийн сүүлд нь ингээд ерөөсөө миний ингэж орж ирээд ийм нарийнхан миний лугшилтаар нэр. Явал явчих юм байна гэд би эмч юм болохоор сонирч байгаа байхгүй юу? Явчих юм байна. Яваад үзэх юмсан гэд энэ орж бодоод байгаа. Тэг чи заагаад ээжийг маань хин надаас хойш харах юм бэ? Хин оршуулах юм бэ гэж бодсон байна. Ремонд Мүүдигийн судалгаан дээр бид юм нас орсон хүмүүсийн ихэнх нь яг тэр өөхөх процесстэй өөрийн амьдралаа туулж өнгөрүүлсэн амьдралаа эхнээс нь дуустал яг л одоо дахин амьдарч байгаа юм шигээр туулж мэдэрсэн тухай ярьсан байдаг. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр бидний тархинд бол бидний төрснөөс эхлээд хүү хүртэлх бүх үйл явц бол секунд доллар хэмжигдэн одоо оршиж байдаг. Тэгэхээр энэ бүх туршлагууд бол зүгээр нэг хуримтлагдаагүй байх гэж бодож байна. Та хүн сонсов? Сүнс байна уу? Бодтер байна. Тийм учраас энэ үйл явдал болдог учраас дэлхийн ямар ч одоо улсын оршуулгын зан үйл дотор хүн нас оронгоо шууд оршуулдаг тохиолдол гэж байхгүй. Заавал яадгүй хамгийн дор ээжний 3 хоног цогцыг нь байлгаж ягаад оршуулдаг. Тийм учраас бид нар гарцаагүй сүнс гэдэг зүйл байна гэдгийг мэдэж болохоор байна. Номдогчийн ус 12-ийн 7 дээр ингэж хэлсэн байгаа. Хамтдаа уншийе. Тэгээд би энэ урд байсан газар шороондоо буцаж амь амьсгаа нь үүнийг өгсөн бурхандаа буцгаажээ. Бидний бие бол буцаад газар шороондоо орноо. Харин би өөрөө нэгсэндээ амь амьсгаа буюу энэ сүнс нь бурхны өмнө очдгоо гэж хэлсэн байна. Тэгвэл бурхны өмнө очиод яад юм бол? Библиэлд Еврей 9:12 дээр ингэж хэлсэн байгаа. Хамтдаа уншийе. Хүн ганц удаа үхэж дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг. Нэгсэндээ бид нар үхээд бурхны өмнө очиод шүүгддэгэ гэж хэлсэн. За та бүхэн самбар руу хараарай. Өчигдөр ярьсан зүйлээ нэг товчхон дахиад ярив. Бид нар бурхны талаар сурж байгаа. Тэгтэл бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр хүн болгоо энэ дэлхий дээр нэг 70-80 жил амьдрнаа. Тэгтээ хүнд зөвхийн махбод байгаа биш юу байгаа вэ? Сүнс байна. Бидний энэ махбод л хөгшөрдөг болохоос биш хүний сэтгэл сүнс хөгшөрдөг үү? Хөгшөрөхгүй. Үргэлжийн залуу хിവэрэл гэж байдаг. Тэгтэл ингэж явж байгаад нэг л өдөр бид нар яах вэ? Үхэл гэдэг зүйлтэй нүүр тулна. За энэ үртэл бол бид нар маш сайн мэднэ. Угаасаа л бидний эргэн тойронд байнга болж яадаг зүйл. Тэгтэл Библиэлд бурхан нэмж юу гэж хэлсэн бэ гэхээр үхсний дараа гарцаагүй шүүлт байна. Юугаа шүүлэх вэ? Хүн энэ дэлхий дээр өөрийн амьдарч байх хугацаанд хийсэн өөрийн гим нүглээ шүүлэгдэгэ гэсэн. Хэрвээ тэр хүн гим нүгэлтэй байх юм бол мөнхийн там руу явнаа. Харин гим нүгэлгүй байх юм бол яах вэ? Мөнхийн диваажн руу явнаа. Тэгвэл энэ хоёр газар хоёулаа ямар газар вэ гэхээр мөнхийнх юм аа. Нэгсэндөө нэг л удаа орчих юм бол гарч ирэх боломжгүй газраа гэж хэлсэн байна. За тэгвэл энэ яг үнэхээр үнэн болов уу худлаа болов уу? Үнэн. Тийм л дээ. Хэрэв үнэхээр энэ шүүлт байгаад там диваажн байх юм бол бид нар яаж иж байгаа л диваажн руу явах гэж хичээх хэрэгтэй гэсэн үг. Тийм ч учраас бурхан бидэнд өөрийгөө мэдүүлж өгсөн Библийн номыг бидэнд өгсөн байна. Тийм учраас бурханы хүсэл юу вэ гэхээр тэрээр бүх хүн аврагдаж үнний мэдлэгт ирээсэй гэж хүсдэг. Бүх хүнийг болон диваажн руу яваасаа гэж хүсэж байгаа. Тэхийн тулд хүн яах ёстой вэ гэхээр энэ шүүлтэнд орохын тулд бэлдэх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгвэл үнэхээр эхлээд энэ байгаа юу үгүй юу гэдгийг мэдэх нь их чухал байна. Одоо манай сурагч нар сая төгсөх шалгалтаа өгсөн үү өгөөгүй байгаа юу? Өгсөн үү? За тэгсэн чи одоо оюутнууд бол оюутан болж байгаа залуучууд бол яашээ өгөөгүй байгаа шүү дээ. Эслийн ерөнхий шалгалт инглээ. Гівгэнт байжсэн чинь сургуулийн чинь нэг багш чам руу явахдаа энэ жил Монгол улсаас эслийн ерөнхий шалгалт авахгүй гинэ. 12 төгссөн бүх хүүхдүүдээ их сургууль руу шууд оруулна гэж ийн гээл нэг хүн чам руу ярьлаа гэж бодъё. Тэгвэл яах вэ? Тэгвэл яах вэ?
Шууд баярлах уу? Эсвэл энэ яг үнэн худлаа гэж эргэлзэх үү? Эргэлзэн шүү дээ, тийм үстэй. Энэ яг үнэн юм худлаа юм уу? Тэр үнэн бол яах вэ? Өө амар хүссэн сургуультай яваад очиж болох нь. Худлаа байвал яах юм? Баларна шүү дээ, тий? Өө шалгалт авахгүй гэж энэ эсдийн ерхий шалгалт байхгүй гэж явсаар байгаад шалгалтанда муу аваад сургууль авч чадахгүй нь шүү дээ. Тийм учраас хамгийн чухал нь юу вэ гэхээр энэ яг үнэн юм уу үгүй мүү гэдэг л хамгийн чухал. Тэр үнэн байх юм бол яах вэ? Тамд яваач байна гэсэн үг шүү дээ. Худлаа байх юм бол яах вэ? Бид нар санаа амар амьдарч явж байгаа л үхэхэд болно гэсэн үг. Тийм учраас энэ тамд яваач байна уу үгүй юу гэдэг өөрөө бидний хувьд бол маш их чухал асуудал гэсэн үг. Яагаад вэ? Бидэрт амьдрал угаасаа ганцхан байгаа шүү дээ. Би бурхан байхгүй гэж итгэе явж байгаад үхээд арсан чи бурхан байвал яах вэ? Тийм учраас Паскал гэдэг эрдэмтэн Паскалс вейжер буюу Паскалийн дэнчин гэдэг зүйлийг хэлсэн. Өөрийнхөө номондоо ингэж бичсэн байдаг. Юу гэсэн гэхээр хэрвээ хэн нэгэн чамаас бурхан байдгүй гэж асуувал чи юу ч бодлого байдаг гэж хариулаарай гэж Паскал хэлсэн байна. Тэгчингүүтээ энэ хүснэгтийг зурсан. Энд ямар хоёр хүн байна гэхээр бурхан байна гэж итгэдэг хүн байна. Бас бурхан байхгүй гэж итгэдэг хоёр хүн байлаа гэж бодъё. Тэгтэл энэ хүн үхээд харсан чинь үнэхээр бурхан байна. Үхээд харсан чинь үнэхээр бурхан байна. Тэгвэл энэ хүн хаашаа явах вэ? Үнэхээр байх юм бол энэ хүн диваажн руу явна. Тэгтэл үхээд харсан чинь худлаа вэ? Бурхан байхгүй. Тэгвэл энэ хүн хаашаа явах вэ? Одоо бурхан байхгүй юм чинь там диваажн ч байхгүй, юу ч байхгүй гэсэн үг шүү дээ. Одоо хумхын тоос болдог бол хумхын тоос болоод алга болно гэсэн. Тэгтэл бурхан байхгүй гэж итгэж явж байсан үний үнэхээр зүв байна. Үхээд харсан чинь бас бурхан алга. Тэгвэл яах вэ? Бас л яах ч юу ч болохгүй тий. Там диваажн байхгүй юм чи. Тэгтэл буруу вэ? Үхээд харсан чинь бурхан байна. Тэгвэл энэ хүн хаашаа явах вэ? Там руу. Энэ үснэгтийг зурчаад Паскал ингэж хэлсэн. Чи ингээд ч болтугай бурхан заавал итгээрэй гэж хэлсэн байна. Тийм учраас бидний хувьд бол яах хэрэгтэй вэ гэхээр тийм үү тий. Заавал нэг удаа шалгаж үзэх хэрэгтэй гэсэн үг. Үнэхээр там диваажн байна уу үгүй юу гэдгийг мэдэж болох хамгийн том арга бол юу вэ гэхээр жинхэнэ энэ Библиэлд гарч байгаа бурхан яг өөрөө байгаа мó байхгүй мó гэдгийг л шалгаж үзэх хэрэгтэй. Тийм учраас энэ удаагийн семинарын бид нар дийлэнх хугацаагаа юунд зарцуулах вэ гэхээр яг энэ бурхан байгаа мó үгүй мó гэдгийг шалгаж үзцгээе. За тэгвэл бурхан байгаа гэдгийг шалгаж болох хоёр том арга байгаа гэж өчигдөр хэлсэн те. Эхнийх нь юу байсан бэлээ? Биш ээ. Эхнийх нь юу байсан? Бурханы бүтээсэн бүтээлүүдээр дамжуулаад ойлгогдсон илэрхий харагдаж байгаа гэсэн. Хоёр дахь арга нь юу гэлээ? Библи. За, Библи дээрээс бид нар ялангуяа юуг сурах вэ гэхээр өнгөрсөн үеийн түүх, ирээдүйн талаарх зөгнөлийг сурцгаая гэж хэлсэн тийм. За, тэгвэл одоо үлдсэн цагт нь бүгдээрээ эхлээд өнгөрсөн үеийн түүхэнд Библиэлд бичигдсэн байгаа зүйл үнэн байгаа мó үгүй мó гэдэг баримтуудыг харцгаая. Хэрвээ өнгөрсөн үеийн түүх нь үнэхээр Библиэлд бичигдсэний дагуу болсон бол юу гэсэн үг вэ? За, Библи үнэн байна гэсэн үг. Библи үнэн байна гэдэг чинь бурхан амьд оршин байна гэсэн үг бол. Бас бид нар өнөөдөр бас маргааш зөгнөлийн талаар үзнэ. Энэ зөгнөл биелэгдсэн бол Библи үнэн гэсэн үг. Бас юу гэсэн үг вэ? Бурхан байна гэсэн үг. Бурхан байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Гарцаагүй там диваажн байна гэсэн үг бол. Тийм учраас хамтдаа Библи үнэн үү үгүй юу гэдгийг шалгаж үзье. Библи үнэн л бол хожим нь бид нар бурханы өмнө шүүгдэнэ гэдэг нь үнэн байна гэсэн үг. За тэгвэл одоо бүгдээ яг жинхнээс Библиээ сөхөөд Библийнхаа одоо эхнээс ахуулаад нэг шалгаад үзье. За энэ зургийг бүгдээрээ семинарын турш байнга ярина гэж өчигдөр хэлсэн тийм. За одоо 2026 онд бид нар амьдарч байгаа. Манай эртний өмнөх 1500 онд Библи бичигдсэн байна. Тэгтэл Библи бичигдэхдээ бүр хүндрэлтийн түүхийн эхлэлийг хүртэл Библиэлд бичсэн байна. За тэгвэл энэ эхлэлийн талаарх түүх яг үнэн байна уу худлаа байна уу гэдгийг нэг шалгаж үзье. За хамтдаа эхлэл 2 дугаар бүлгээс хамтдаа харцгаая. За эхлэл 2-ын 7, 8 дугаар ишлэл. За хамтдаа уншийе. Тэгэхэд эзэн бурхан хөрс шорооноос хүнийг урлаад амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд бодгал болжээ. Эзэн бурхан дорн зүгт эден цэцэрлэг тариад уралсан хүнээ тэнд авчирч тавьжээ. За бурхан хамгийн анх нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүнийг бүтээж хүндрэлтийн түүхийг эхлүүлсэн гэсэн. Энэ хоёр хүний нэрийг та бүхэн мэдэх үү? Адам Ева хоёр те. Адам Евыг бүтээсэн талаар Библийн Эхлэл номын 2 дугаар бүлгээс ахуулаад гарч байгаа. За одоо бол дэлхий дээр 8.5 тэрбум хүн амьдарч байгаа.
Тэгвэл цаг хугацааг ухраагаад явбал хүндрэлхний тоо яах вэ? Улам багасна. 1974 онд 4 тэрбум байсан. 1927 онд 2 тэрбум байсан байна. 1804 онд 1 тэрбум. Яг л хүн амын өсөлт чи өөрөө геометр прогрессээр өсөж байгаа учраас огцом өсөө явж байгаа тийм. Ингээ яваад ухраагаад яваад үзэхлээр яг уу хамгийн анхны 2 хүн гарч ирнэ. Библиэлд тэр 2 хүнийг Адам, Ева 2 гэж хэлсэн. Бурхан Адам, Ева 2-ыг бүтээгээд Адам, Еваёс зориулаад Эден гэдэг цэцэрлэгийг байгуулад тэн дотор бүх төрлийн жимсийг бүтээж өгчөөд хоёр хүсснээрээ идэлж хэрглэж хүссэн жимсээ идээ. Тэгтээ Бурхан тэр хоёрт хуулийг өгсөн. Ямар хуулийг өгсөн бэ гэхээр энэ хуулийг өгсөн. Эхлэл 2-ын 16-аас 17 хамтдаа уншийе. Тэгээд эзэн Бурхан тэр хүнд тушаан чи энэ цэцэрлэгийн альж модны жимсийг дураараа идэж болно. Харин сайн мөг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө чи зайлшгүй үхэн гэв. За Бурхан Адам Ева хоёрыг үнэхээр их хайрласандаа эден цэцэрлэгийг үнэхээр сайхнаар бүтээж өгсөн. Бүх төрлийн жимсийг бүтээж өгсөн. Идэж болох бүх зүйлийг бүтээж өгчөөд чи харин энэ сайн мөг мэдүүлэгч модны жимсээс л идэж болохгүй шүү гэсэн. Яагаад гэвэл Бурхан шудраг Бурхан учраас хүнд үнэхээр Бурханд итгэх үгүй гэдэг сонголтыг өгсөн байна. Тэгээд дээрэс нь гим нүгэл гэдэг зүйл юу вэ гэхээр Бурханы үгийг зөрчихийг гим нүгэл гэж хэлж байгаа. Бурханы болохгүй гэсэн зүйлийг хийхийг гим нүгэл гэж байгаа. Хийх гэсэн зүйлийг хийхгүй байх нь ч гэсэн бас юу? Гим нүгэл. Тийм учраас Бурхан энэ сайн мөг мэдүүлэгч модын жимснээс л идэж болохгүй шүү. Харин бусад бүх жимсийг идэж болно гэж хэлсэн. Тэгтэл тэр үед бузар сүн сатан могооны дүрээр Еваг мэхэлдэг. Евад мэхлээд энэ жимсээс идэх юм бол та хоёр юусоо өгөхгүй. Харин ч Бурхантай адилхан мэрэгэн болно гэж Еваг маш их олон янзаар уруу татсан. Тийм учраас Ева тэр уруу татлаганд нь ороод нөгөө жимснээс аваад идсэн. Тэгэнгүүтээ ганцаараа идээ зогсохгүй өөрийнхөө нөхөр Адам ч гэсэн идүүлчихдэг. Энэ хоёр хүн юу хийчихв? Бурханы идэж болохгүй гэсэн жимснээс идээд гим нүгэл хийчлээ Бурханы юм. Тийм учраас Бурхан Адам Ева хоёрыг эден цэцэрлэгээс хөөж гаргасан талаар үйл явдал Библиэлд гарч байгаа. За тэгвэл үнэхээр энэ эден гэдэг цэцэрлэг байсан болов? Адам Ева гэдэг хоёр хүн амьдарч байсан болов үгүй юу гэдгийг хамтдаа нэг шалгаж үзье. Хэрэв үнэн бол юу байх хэвээр? Баримт нотлохоо байж байх хэвээр. За тэгтэл Библиэлд Бурхан бүр эден цэцэрлэгийн хаягийг нь бидэрт бичээд өгсөн байна. Яагаад хаягийг нь бичсэн байх вэ? Шалгаад үзээрэй гэдэг. Эхлэл 2-ын 10-аас 14. За энийг би уншиж өгье. Эденээс гарсан нэгэн мөрөн тэр цэцэрлэгийг усалдаг бөгөөд тэндээс 4 салаа их авчээ. Эхнийх нь Пишон гэдэг нэртэй бөгөөд алт байдаг. Хавилагийн бүх нутгийг дайран өнгөрнө. Тэр нутгийн алт нь шижир. Тэнд бидолах хийгээд судалт гартаамж байжээ. Хоёр дахь мөрний нэр нь Гихон бөгөөд Кушийн бүх нутгийг дайран өнгөрдөг. Гурав дахь мөрний нэр нь Тигр бөгөөд Ассирийн зүүн талаар урсдаг. Дөрөв дахь мөрн нь Ефрат ажээ. Эден цэцэрлэгээс 4 мөрөн урсдаг байсан гэж хэлж байна. Эхнийх нь Пишон, хоёр дахь нь Гихон, гурав дахь нь Тигр, дөрөв дахь нь Ефрат гэж хэлсэн байна. Энэ 4 мөрөн урсж байгаа газар бол эден цэцэрлэг байсан байр шил шүү гэж Бурхан хэлж байна. Хэрвээ энэ дээр эхнийх нь туул, хоёр дахь нь орхон, гурав дахь нь сэлэн, дөрөв дахь нь хэрлэн гэсэн бол хаана гэсэн үг вэ? Монгол гэсэн үг. Тэгвэл ийм мөрөн дэлхий дээр байна уу? Тэгтэл байна. Хаана байна гэхээр за та бүхэн газрын зургийг харуулъя. Энд дээр Персийн булангийн дээд хэсэгт шараар тэмдэглэсэн хоёр гол угааз Тигр мөрөн, Ефрат мөрөн. Одоо ч гэсэн урсж байгаа. Тигр мөрөн болохоор Иракийн нийслэл Багдад хотын голоор манай туул гол шиг ингээд урсж байгаа том мөрөн байна. Энэ Тигр мөрөн, Ефрат мөрөн хоёулаа урсж байна. Тэгвэл Библи ч үнэн юм шүү. Гэхдээ үнэн болохын тулд хэдэн мөрөн байх ёстой? 4 байх ёстой. Тэгтэл одоо болохоор 2 мөрөн л урсж байна. За ямар тач эден цэцэрлэгийн нөгөө 4 мөрний 2 нь энд урсж байна. Одоо бид нар сүүлийн үед Ормузын хоолой гэж зөндөө видеогээр сонсож байгаа шүү дээ. Ормузын хоолой чи яг энэ хэсэг. Персийн булангийн энэ хэсэг байна. Тэгтэл Персийн булангийн дээхэн талд эден цэцэрлэг байсан байж таарах. Тэгтэл Библиэлд юу гэж гарч байгаа бэ гэхээр эхний голын нэр нь Пишон бөгөөд Хавилагийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг гэсэн тийм. Харин хоёр дахь мөрөн нь Кушийн нутгийг дайран өнгөрдөг гэж гарч байгаа. Энэ Куш Хавилагийн нутаг бол эртний нэршлэр энэ байна. Тийм учраас энэ хоёр мөрөн ямар ч зүйл энд урсж байсан гэдгийг бол Библиэлдээс мэдэж болохоор байна. Тэгтэл энэ хоёрын урсж байсан гэж байгаа газар нь өөрөө одоогоор болох юм бол Сауди Арабын цөл, Сахарын цөл байна. Ерөөсөө гол урсдаггүй газар. Тэгтэл Библийн Изекиэл номон дээр ингэж хэлсэн байдаг. Эдений сайн услагдсан хамаг мод, Ливаны шилмэл сайн моддыг газар доор амс хийлгэв.
Адам Эва хоёр хөөгдөд гим нүгэл хийгээд хөөгдөд гарсан учраас эдийн цэцэрлэг хэрэггүй болсон учраас Бурхан газрын дор оруулсан гэж бичигдсэн байдаг. Тийм учраас хүмүүс эдийн цэцэрлэг газар дор орсон гэж боддог байсан. Тэгтэл энэ хэдэн оны сэтгүүл вэ гэхээр 1983 оны сэтгүүл байна. 1983 онд Америкийн сансар судлалын хүрээлэнгээс Колумб гэдэг нэртэй сансрын хөлөг хөөргөөд газрын гадарга дор байгаа судалгааг хийж эхэлсэн. Тэр үедээ энэ Сауди Арабын цөл Сахарын цөлийн дээгүүр үтсэн байгаа. Одоо чинь манай алтны 5 толгой, оюу толгой ордны нийт алтны хэмжээг ингээл графикаар гаргацсан байдаг шүү дээ, тийм ийм хэмжээтэй байна. Ухаж үзээгүй гэж яаж мэдсэн дэрийг? Дээрээс сансраас радио долгио ашиглаад илрүүлчихэж байгаа юм, тийм. Нэг хэсэг манай өвөө эмээгийн болохоор энэ улаастан голын дээшээ байнга зусдаг байсан. Тэгтэл нэг зун бүр яг бүр тод санд маш доогуур онгоц ингээл байнга ниссэн нэг хэсэг. Тэнгүүт бид нар чинь зүгээр хүүхдээс учраас гүүгээл онгоцоо намайг аваа яваач гэж гүүгэлсэн. Нэрээ зогсоо аваа явсан бол баларна шүү дээ, тийм. Эхлээд онгоцоо намайг аваач гэж хойноос нь гүйлдэжсэн. Тэгэл тэр томчууд юу гэж ярьж байсан гэхээр Японоос манай газрын хөрсөн дээр байгаа юмыг судалж байгаа гинлээ гэж ярьж байсан. Тэр бүр одоо надад ингээд тод үлдсэн байгаа юм л да. Тэр шиг одоо газрыг ухаж үзэхгүй ч гэсэн дээгүүр нь онгоцоор яаж байгаа. Радио долгионы ачаар газрын гадаргаас 5 м бүр цаашлаад 25 м-ийн гүнд байгаа юмыг хүртэл дорхоо мэддэг болсон. Тэгсэн чинь тэр Колумб гэдэг сансрын хөлөг ямар зургийг дарсан бэ гэхээр элсэн цөлийн доор гол урсж исэн маш том уулан мөрийг олсон. Гол урсж исэн газар чи аяндаа андшгүй шүү дээ, тийм. Мүлгэр чулуутай голын сайр үлдсэн байсан. Тэрийг олж илрүүлсэн байна. Тэгээд хүмүүс очиад хартал нээрнгээсээ тэнд хүмүүс амьдарж исэн уулан мөр байна. Одоо элсэн цөл газар тэгтээ ийм амтан амьдарж исэн хүмүүс мал маллж исэн бүр усан онгоцон цууга хоорондоо байлдж исэн ийм уулан мөрүүд хүртэл тэндээс гарч ирсэн. Тэгээд яг Библиэлд гарч байгаатай адилхан Гихон мөрөн, Пишон мөрөн хоёрын уулан мөрийг олсон баг. Тэгвэл Библиэлд гарч исэн 4 мөрөн дөрүүлээ байна. Тэгвэл эдийн цэцэрлэг яах вэ? Энд байсан байна гэдгийг илрүүлсэн. За дээрэс нь эдийн цэцэрлэг энд байсан гэдэг нь өөрөө юу вэ гэхээр бидний судалдаг түүхтэй ч гэсэн яг таарч байгаа. Одоо Библи гэдэг ном хүмүүс ингэж бодсон. Шинжлэх ухаан хөгжих тусам Библи худлаа болно гэж боддог байстай л харин шинжлэх ухаан хөгжих тусам Библи үнэн гэдэг нь улам нотлогдсон. Одоо та бүхэн бид нар нийгмийн ухааны хичээл, түүхийн хичээл, газар зүйн хичээл дээр хүн амын үүслийн талаар сурдаг. Тэгтэл дэлхийн хамгийн анхны хүн төрлөختөн үүссэн соёл иргэншлийг Месопотамид үүссэн гэж бид нар үздэг. Одоо сурж байсан сургуульд. Дэлхийн 4 том соёл иргэншил, 5 том соёл иргэншил байна. Тэрний 4 том байна. Хамгийн ихнийх нь болохоор Тигр, Ефрат мөрөн урсж байгаа энэ 2 мөрний хөндөй буюу Месопотамийн соёл иргэншил бол дэлхийн хамгийн анхны соёл иргэншлээ. Хүмүүс хамтдаа хот суурин байгуулж газар тариалан мал аж ахуй эрхэлж амьдарч исэн газраа гэж сурдаг. Тэгтэл Библиэлд гарч байгаа Адам Евагийн анх эхэлж амьдарсан газартай яг таарж байгаа. Түүхийн номнууд дээр ч гэсэн энэ талаар зөндөө олон гарч байгаа. Энэ бол хамгийн анхны хүн төрлөختөн амьдарч исэн газар байна. Гэтэл Библийн Эхлэл номтой яг таарж. Дээрээс нь эдийн цэцэрлэгт маш том хэмжээний модод амьдарч ургадаг байсан гэж байгаа. Тэгтэл энэ болгон бүгдээрээ нэгэн зэрэг газрын дор орсон гэж Библиэлд хэлж байгаа. Тэгвэл юу болох вэ? Энэ бүх амьтан ургамал газрын дор орох юм бол мэдээж газар хонхойно, цаанаас далайн ус төрж орж ирнэ. Тэгээд газрын дээрээс дарж байгаа даралт болоод газрын гүний дулааны нөлөөгөөс болоод энд нефт ялзрал явагдаад нефт үсэж байгаа. Тэгтэл та бүхэн энэ зургийг хар та. Сая энэ ормозын хоолойг хаахтал зүгээр дэлхийн нийтээр шатхууны өншүүд өссөн шүү дээ. Яг тэгэхээр дэлхийн нийт газрын тосны 60-аас 70% нь яг энэ Персийн булангийн иргэн тойрноос л олдож байгаа. Тэгвэл энд дор яагаад ийм их газрын тос байна? Эдийн цэцэрлэг бодиттой байсан гэдэг баталгаа байна. Одоо манай улс бол энэ бензин шатхууны хаанаас авч байгаа? Оросоос дийлэнхийг авч байгаа тийм. Тэгтэл Оросын газар нутаг чи ямар том билээ дээ. Тэгтэл Оросд байгаа газрын нөөц болохоор 7200-ны 4 гигабарил нөөц байна гэсэн. Тэгтэл доох нь хардаа та бүхэн ойрох дорндод хэд гэсэн байна? 733.9. Оросд байгаагаас 10 дахин илүү хэмжээний газрын тос тийм дотор байж байгаа. Тэгвэл энэ их газрын тос хаанаас гараад ирэв? Эдийн цэцэрлэгийн эртний байршлаа гэдгээс өөр тайлбар байхгүй гэсэн үг. Тийм учраас бид нар
Энэ эдийн засгийн үнэхээр бодиттой байжээ гэж мэдэж болохоор байна. За энэ бичлэгийг хамтдаа нэг харъя. Цөлн өргөн удам нам гүм мөнх чанартай. Энэ газрын юу ч өөрчлөгдөхгүй мэт санагдаж байна уу? Энэхүү илсэнд орно. Гайхамшигт нууц хадгалагдаж байна. 비밀이 놓여 있습니다. 1981 онд Колумбийн сансар судлалын төв 225 км өндрөөс энэхүү цөлийн онцгой нэгэн зургийг авчээ. Түүний үр дүн үнэхээр гайхалтай байсан юм. Тэгш гадаргуутай зэлүүд элсэн цөлийг илрүүлэх ёстой байхад уул, гол, горих, хөндөй, толгод байгааг олж илрүүлсэн юм. Элсэн цөлөөс хэдэн метрийн дор нууцлагдсан байсан ертөнц нь уудам ногоон бэлчээр болохыг нээн илрүүлсэн юм. Эртээр үед асар их зүлэг ногоо гол горих урсаж байсан газар ангамл цөлийн дороос олджээ. За эдийн засгийн бодиттой байсан байна уу? Байсан байна тий. За өшөө цаашлаад харъя. Гэтэл хүндрэлт нь нэг эмэгтэй нэг эрэгтэйгээс үүссэн үү? Энэ ч ихсэн одоо нотлогдсон. Яаж вэ гэхээр хүндрэлт нь нэг ээжээс үүссэн гэдгийг хүмүүс нотолцсон. Юугаар дамжуулж вэ гэхээр одоо энэ бидний биед байгаа ис байна. Хүний исэн дотор бөөм байгаа. Бөөмн дотор бол хүний ДНХ агуулгадж байгаа. Тэгээ энэ хүн ямар хүн болох вэ гэдэг нь. Тэгтэл бөөмний гадандалд митохондри гэдэг нэртэй эргэтэнцэр байгаа. Энэ ямар үүрэгтэй вэ гэхээр эсийг эрчим хүчээр хангаж идэг. Одоо нэгснэ цахилгаан станцтай адилхан үүрэг гүйцэтгэдэг. Тэгтэл митохондрид ч гэсэн өөрийн гэсэн ДНХ байдаг. ДНХ. Одоо энэ митохондри ДНХ байж идэг. Тэгтэл энэ митохондрийн ДНХ яадаг вэ гэхээр цагираг бүтцтэй өөрийгөө дахин шинжилж чаддаг. За тэгэнгүүт эрдэмтэд яаж энэс олсон бэ гэхээр хүүхэд төрөхдөө яадаг вэ гэхээр энэ эр бэлгийн спермацоид байна. Эмэгтэй хүний өндгийн ис байна. Энэ хоёр нийлээд одоо хүүхэд бий болж байгаа шүү дээ. Тэгтэл ураг яг тогтох үед яадаг вэ гэхээр эр бэлгийн ис ирээд толгой хэсэгт нь байгаа энэ бөөмөн л өндгийн ис рүү нэвтэрж ороод аавынх нь нөгөө энэ эр бэлгийн исний митохондрийн тасраад хаягдчихдаг. Тийм учраас хүүхэд бүрэлдэхэд зөвхөн ээжийн митохондрийн ДНХ-г л хүүхэд удамшиж авдаг гэсэн үг. Тийм учраас энэнгээр дамжуулаад эрдэмтэд олсон. Энэ дэлхийд байгаа бүх хүмүүс ээжээсээ энэ митохондрийн ДНХ-г удамшиж авсан байгаа. Тэгвэл энэ дэлхийд байгаа бүх хүний митохондрийн ДНХ нэг төрөл байх юм бол юу гэсэн үг? Нэг ээжээс удамшиж авсан гэсэн үг. 10 төрөл байх юм бол 10 ээжээс удамшиж авсан гэсэн үг. Ингээ хөөгөөд үзтэл дэлхийд байгаа хүн болгоны митохондрийн ДНХ хоорондоо адилхан байсан. Энэ чинь юу гэсэн үг гэхээр хүндрэлт нэг ээжээс үүсчээ гэсэн үг. Тэгээд генетикчид хүн амын тархацын зургийг зурсан. Одоо бид нар түүхийн хичээл дээр одоо шинэ бид нар ингэж үздэг ч тийм Монголоос цаашаа нүүдлээд Америкт индианчууд үүссэн ингээл хөх толготой төрдөг гэж бид нар газар зүй түүхийн хичээл дээр сурдаг тийм. Тэгэл генетикчдийн зурсан зурагч яг адилхан хариу гарсан. Хамгийн анх хүндрэлтэн Африк тивийн хойд хэсэгт үүссэн гэж генетикчид үзсэн. Яг л митохондрийн ДНХ-гийнх нь хувирлыг шалгаж явж байгаад тэгчээд дэлхийн хүндрэлтэн нэг ээжээс үүссэн. Тэр хамгийн анхны ээжийг шинжлэх ухаанд юу гэж нэрлсэн бэ гэхээр Mt. Eve гэж нэрлсэн. Eve гэдэг нь өөрөө англиар Евагийн нэр нь. Mt гэдэг нь митохондри гэдэг үгийн товчлол. Тийм учраас хамгийн анхны эмэгтэй хүнийг шинжлэх ухаанд юу гэж нэрлэдэг вэ гэхээр митохондри Ева гэж нэрлэдэг гэсэн үг. Тэгчээд энэ ээжээс хүндрэлтэн үүссэн гэдгийг хэлсэн. Тэгтэл амьдарч байсан газар нь бидний сурж байгаа эдийн цэцэрлэгийн байршил. За дээрэс нь хүндрэлтэн нэг ааваас үүссэн. Яаж мэдсэн? Энэ эрэгтэй хүнүүдийг Y хоромсомны ачаар. Хүн 23 хос хоромсомтой. Тэрний 23 дахь хос нь эрэгтэй хүүхэд болж төрөх үү, эмэгтэй хүүхэд болж төрөх үү гэдгийг шийддэг. Хэрвээ аав нь Y хоромсомоо удамшуулах юм бол эрэгтэй хүүхэд төрнө. Хэрвээ аав нь X-ээ удамшуулах юм бол эмэгтэй хүүхэд төрнө. Тийм учраас эрэгтэй хүүхэд төрөх үү, эмэгтэй хүүхэд төрөх үү гэдгийг хэн шийддэг вэ гэхээр аав нь шийддэг. Тэгтэл эрдэмтэд энэ дэлхийд байгаа бүх эрэгтэй хүмүүсээс Y хромосомыг нь аваад шалгаж үзсэн. Нэг төрөл байх юм бол хэдэн аавтай гэсэн үг үү? Нэг аавтай гэсэн үг. 10 төрөл байвал хэдэн аавтай гэсэн үг үү? 10 төрөл. Тэгтэл хоорондоо яг адилхан байсан. Бид нар нэгсэн доо. Энэ дэлхийд байгаа бүх хүмүүс нэг ааваас Y хромосомыг удамшиж авсан байна гэдгийг олж нээсэн. За энэ талаар бас нэг баримтат нэвтрүүлэг хийсгээс түр харцгаая.
Эхэнд бурхан тэнгэр газрыг бүтээж. Түүнийг Библиэлд Адам гэдэг бөгөөд тэрээр бүх хүн төрлөختний эцэг юм. Бидний удамшлын гэн хүртэл Адамын талаар бичигдсэн байдаг. Хоромсон дахь ДНХ мэдээлэлс харвал дэлхийн бүх эрэгтэй хүмүүс нэг үндэстэй нэг хүнээс гаралтай юм. Хачиралтайгаар таарч байгаа энэ Библи бол биологийн шинжлэх ухааны сэжүүрийг барин Адамыг хайхаар замдаа гарлаа. Одоо шинжлэх ухаанаар дамжуулан Адамын удамшлын генийг судалж үзцгээе. Бүх эрэгтэй хүмүүсийн ДНХ дотор оршин тогтнож байгаа нэг хүн байна. Удам зууч Спенсер Вэлс үндэсний 600 төвтэй хамтран одооноос та бүхэнд Адамыг шинжлэх ухааны талаас танилцуулах гэж байна. Тэрээр хүн төрлөختний өвөг эцгээр хүлээн зөвшөөрөгдсөн учир шалтгааныг судалж үзье. Ерөнхийдөө Y хоромосон цусны төрлийг дагаж удамшдаг. Нэг эрэгтэй Y хоромосон шинэ өөрчлөлт бий болбол энэ нь түүний хүү болоод өөрөө удамшдаг. ДНХ судалсны эцэст хүн төрлөختний язгуур болох нэгэн модны үндсэнд хүрлээ. Бүх хүн төрлөختөн нэг эрэгтэй нэг Y хоромосон дээр төвлөрч байна. Өнөөдрийн энэ өдөр бүх хүн төрлөختний өвөг дээдсэн цорын ганц нэг эрэгтэй. Хүн төрлөختний өвөг эцэг Адам гэдгийн шинжлэх ухаанаар нотлогдсон. Би ойрох дорнодын нутгийн уугуул иргэн мөн Томас Джефферсон бүгд ялгаагүй нэг удам. Чирч байтугай Чингис хаанч хүртэл Y хоромосомоос гаралтай. Үнэн дээр бид бүгдөө нэг гаралтай нэг төрөл садан болж байна. Тэрэ хүн төрлөختөн нэг ээжтэй, нэг эцэгтэй гэдэг нь нотлогдсон гэж хэлж байгаа. За энэ хөө Адам Ева хоёр амьдарч байсан. Адам Ева хоёроос хүн төрлөختөн бий болоод хүн төрлөختөн маш их олуулаа болсон үе ирж байгаа. Саяны Адам Евагийн талаар үйл явдал Эхлэл номын 2-оос 3 дугаар бүлэг дээр их тодорхой гарч байгаа. За тэгсэн чинь Эхлэл 5 дугаар бүлэг болж ирээд 6 дугаар бүлэг дээр ирсэн чинь хүн төрлөختний тоо маш их олон болсон. Тэгтэл олон болсон хүмүүс юу хийж эхэлсэн бэ гэхээр Бурхны өмнө асар их гим нүгэл хийжээс үе ирсэн гэсэн байгаа. Хамтдаа Эхлэл 6-гийн 5-6 дугаар ишлэлийг хамт уншийе. Эзэн дэлхий дээрх хүмүүсийн хорлонд мөн үлэмж их бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу мухай болсныг хараад өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав. За дэлхий дээрх хүмүүсийн хорлонд мөн үлэмж их зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муухай болсон гэсэн байна. Хүмүүс дандаа муухай юм бодож амьдэрдэг болсон гэж. Тийм үү? Аллаг, дээрэм, завхаарл, тонуул, гим нүгэл үнэхээр газар авсан гэж байна. Ийм учраас Бурхан энэ дэлхийг устгаж шүүхээр шийдсэн байна. Яг л Бурхан өөрөө ариун нэгэн учраас гим нүгэл гэдэг зүйлийг ерөөсөө зүгээр өнгөрүүлдэг нэг юм. Гим нүглийг заавал шийтгэдэг нэг. Тэр цагт Бурханы өмнө газар дэлхий завхарч дэлхийг хүчрхээлээр дүүрв. Газар дээрх махбодтой бүхний зам завхарч газар дэлхий завхралд авцныг Бурхан харлаа. Бурхан Новад. Энэ дээр Нова гэдэг хүн гарч байгаа. Энэ Нова гэдэг хүн бол Бурханы өмнө энэ дэлхий дээр цор ганцаараа цэвэр ариун амьдардаг байсан хүн байна. Новад газар дэлхий бие махбодтой бүхнээс болж хүчрхээлээр дүүрч байгаа учраас тэдний эцсийнхэн өдөр миний өмнө болж би тэдний газартай сүрүүлнэ. Бурхан энэ дэлхий дээр байгаа бүх хүмүүсийг сүрүүлнэ гэсэн. Тэгэхдээ Новад амьд үлдэхийн тулд Новад нэг арга зааж өгсөн. 14-15. За би уншийе. Чи говор модоор өөртөө нэгэн хөвгч онгоц хийж үүн дотроо таслахаанууд гарган дотор гадаргүй давиргаа түрх. Чи үүнийг ийхүү хий. Хөвгч онгоцын урт нь 300 тохой, өргөн нь 50 тохой, өндөр нь 30 тохой байх ёстой. Оройгоос нь нэг тохой зайд гэгэвч хийж хөвгч онгоцны хажуу талд үүд гаргах ба хөвгч онгоцонд доод, дунд, дээд давхар гарга. Би газар дэлхийд үер буулгаж тэнгэрийн доорх амин амьсгаатай бие махбодтой бүхнийг устгана. Газар дээр байгаа бүхэн үхэн. Бурхан энэ дэлхий дээр үер буулгаж бүх амьтдыг үерийн усаар шүүнэ гэж хэлсэн. Тийм учраас амьд үлдэхийн тулд Нова өөртөө хөвгч онгоц бариарай. Хөвгч онгоцны урт нь 300 тохой гэсэн. Нэг нас бий гүцэн үний тохой 48.50 см байгаа. Амрахнаар бодоод бүгдээрээ 50 гэ бодъё. Тэгэх юм бол энэ онгоцны урт нь 150 м урттай байна. 150 м урт. Одоо бидний сууж байгаа энэ заалны өргөн хэдв? 8 м үү, 6 м үү?
12 м байна тий. 12 м шүү дээ. 6-гийн алстай 2 баганд. 12 м байна. Тэгтэл энээс 10 дахин 13 дахин илүү урт гэсэн үг. Өргөн нь 25 м. Энээс 2 дахин илүү том хэмжээний өргөн байна. Өндөр нь 15 м. Нэг орон сууцны стандарт өндөр чинь 3 м байгаа. Тэгэх юм бол 5 давхар орон сууцтай тэнцэнэ гэсэн үг. Их том байгууламж байгаад ийм том хүүгч онгоцыг бариарай гэж хэлсэн гэж байна. Одоо дотор нь энэ галт тэрэгний чингэлэг бол 522 шиг багтана гэж хэлсэн. Тэгээ Нова өөрийнхөө гэр бүлтэйгээ энэ хүүгч авдрыг барьж эхэлсэн. Тэр хугацаанд хүмүүс зөндөө хэлсэн. Хүмүүсээ миний барих энэ хүүгч онгоц руу суугаарай. Бурхан удахгүй үер болгож энэ ертөнцийг шүү гэсэн. Тэгтэл хүмүүс тоосноо тоогоогүй юу? Тийм үү? Хүмүүс Новаг илэглэж хоолсон. Юу яриад байгаа юм бэ? Юу гэж үер болж байд юм бэ гэл. Нова хүүгч авдрыг бариад дуусгасны дараа Бурхан бүр энэ дэлхийд байгаа бүх амьтдыг хосоосоор нь хүүгч авдар руу бас явуулж оруулсан. Энийг хүртэл харсан хүмүүс яах ёстой? Нэр үний юм шиг байна. Ороо суучий гэж бодох ёстой. Тэгтэл бас хүмүүс ерөөсөө энийг тоогоогүй. Тэгэж явсаар байгаад нөгөө шүүлтийн өдөр болсон. Бурхан ингэсэн байна. Новагийн амьдралын 600 дахь жилийн 2 дахь сард уг сарын 17-ны өдөр их оёргүйний бүх булаг садран өргөлж Тэнгэрийн усны хаалт нэгдэжээ. 40 өдөр 40 шөнийн турш дэлхий дээр бороо асгарваа. Дэлхий дээр 40 өдөр 40 шөнийн турш бороо асгарсан гэж байна. Дээрээс нь газрын гүний бүх булаг садран өргөлж гэж хэлсэн. Газрын гүнээс ч ус өргөлж гарч ирээд Тэнгэрээс ч бороо ороод 40 өдөр шөнийн турш бороо орсон байна. Ингээд тэрээр хүн төрлөختнөөс авахуулан араатан амьтад газраар мөлхөгч Тэнгэр огторгын жигүүртэн шувуудыг хүртэл газар дээрх хамаг амьтдыг арчин зайлуулсан бөгөөд тэд бүгд газрын хөрснөөс арчигджээ. Гагцхүү Нова болон түүнтэй хамт хүүгч онгоцонд байгстал үлджээ. Энэ хүүгч онгоцонд хэн орцуулсан бэ гэхээр Нова, Новагийн эхнэр, Новагийн 3 хүү, 3 бэрн 8 л орцуулсан байна. Тэгээ бүх амьтдаас хосоосоор орцуулсан. Тэгээд эднэр л амьд үлдсэн гэж хэлсэн. За энэ үйл явдлыг төсөөлөхийн тулд хамтаа нэг бичлэг хамтдаа харцгаая. Нэг өдөр Йохова бурхан Ноа дээр ирлээ. Ноа. Эзэн минь. Махан биетэй бүхний төгсгөл миний өмнө ирв. Учир нь тэднээс болж газар дэлхий хүчирхийлээр дүүрчээ. Харагтун би тэднийг газар тайхам тусдагна. Чи говор мотор өөртөө нэгэн бүхээг хийж бүхээг дотроо тасалгаа гаргаж. Ийм үйл явдал болсон гэдэг Библийн Эхлэл номын 5-аас 8 дугаар бүлэг дээр гарч байгаа. Тэгвэл хамгийн чухал нь юу гэхээр энэ яг тэгвэл үний юм уу гэдэг л чухал. Тийм биз дээ. Тэр үнэхээр энэ үний юм бол баримт нотлоход байж ах хэвээр. За тэгвэл энэ үер ч гэсэн үнэн байна. Яг тэгэхээр дэлхийд даяар үер болж исэн гэдгийг батлах баримт маш их олон байна. За ялангуяа Улаанбаатар хотод нэг 20 минут бороо ороход ийм болчдөг шүү дээ. Сэлэнгэд болсон үер гинэ. Бас нэг 20 минут л бороо орсон. Жохон бороо ороход ийм их ус хөрөмтлөгдөж шүү дээ. Урсаад өнгөрсний дараа нэг годамж бүр ингэж ухагдсан байгаа. Ийм болж. Тэгтэл асар их хэмжээний үер болсон. Тэгтэл дэлхийд даяар ийм том хэмжээний гууж алгууд их олон байна. Их хэмжээний ус урсаж явсан гууж алга.
Тэрнээс энэ ийм том хавцал бол зүгээр жижигхэн гол урслаа гэдээ ухагдаж бий болохгүй. Асар их хэмжээний үерийн ус урсж ижил боломжтой. Одоо энэ хичнээн урт бай гэхээр бараг 447 км урт гэж байгаа. Энэ Америкт байдаг Грэнд Каньон 447 км гэж шүү дээ. Маш их одоо урт ийм хавцал байна. Өргөн нь 6 м, зарим газараа бүр 6 км, зарим газараа бүр 30 км өргөнтэй. Гүн нь хичнээн бай гэхээр 1.5 км, 1500 м гэсэн үг. Одоо Америкчууд эндээс их үсэрж амиа хорлдог гинэ. Амиа хорлохдоо хүмүүс юу гэдэг вэ гэхээр амиа хорлохдоо замдаа идэх юм авч үсрээрээ, тэгэхгүй бол замдаа өлсөн шүү гэдэг гин. Унжаах явцтай. Тийм хэмжээний өндөр газар. Бараг орон сууцаар ярих юм бол 300 давхар байшинтай тэнцэнэ гэсэн үг. Төсөөлөгч юм уу? Асар их өндөр байгаа. 500 давхар байшинтай тэнцэнэ гэсэн үг. Ийм том гууж ялга дэлхийд даяар их олон байна. Дээрээс нь ийм тогтцтой хаднууд эн чин юунаас болж ингэж тогтдгоо ийм зураас. Одоо сарны нөлөөгөөр ус байнга татаж түлхэх хөдөлгөөнд оршиж байгаа. Тэр усанд идэгцэн хад чулуу ингэж үлддэг. Усны нөлөөгөөр ийм болдог. Тэгтэл ийм газар дэлхийд даяар зөндөө олон байна. Энэ Монголд Өмнө Говь аймгийн 3 Тэсумд Хэрмэн цав гэдэг газар. Бас л усны нөлөөгөөр бий болсон газар. Ийм газар дэлхийд даяар зөндөө олон байна. Нэгсэндээ дэлхийд даяар бүрхсэн усан үер болж исэн гэсэн үг. Одоо энэ Дунд Говь аймагт байдаг Цагаан сувраг гэдэг газар. Иш очиод харахаар зүгээр гараараа барингуут бүгдээр бутарж унаад идэх эднэр шаварлаг тийм хөрс байдаг. Тэгтэл тайлбар дээр юу гэж харж байгаа гэхээр Нүдэнгийн говоос тод сайхан харагддаг. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганг мөрөгцөг үүсгэсэн нь алсаа сархад цайран гэрэлтэх сувраг мэт байдаг. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас гэж хэлсэн байгаа. Монголчин далайгаас хамгийн алслагдсан орн шүү дээ. Дээрээс нь хөндөрлөг газар. Тэгтэл далайн ёроолын шаварлаг хурдас байсан гэж хэлээд байгаа. Дуулал номон дээр юу гэж хэлсэн бэ гэхээр ингэсэн. За би энийг уншиж өгье. Хувцаар халгалахын адил та түүнийг оёоргүй гүнээр бүрхсэн. Их ус уулсын дээгүүр байжээ. Зэмлэлээр тань тэд зүгтаж, аянгийн дуунаар тань тэд зайлан оддог. Уул өд өгсөж, таны тэдэнд оноосон газар бол хөндөй талууд руу тэр бууж байна. Газрыг бүрхэхээр тэднийг дахин буцаж ирүүлэхгүй тулд та их усны хязгаарыг тогтоожээ. Их ус уулсын дээгүүр байлаа. Нэгсэндөө энэ дэлхий дээрээс бүх өндөр уулсууд хүртэл усаар хүчигдсэн байсан гэсэн үг. Тийм учраас бурхан их газрыг гаргаж ирэхийн тулд яах ёстой вэ? Газрын гадаргад өөрчлөлт оруулах хэрэгтэй. Зарим газрыг нь өндөрлөг болгож гарч ирээд зарим газрыг нь намд болгоно. Тэгжээж далайн ус нь намд газар руугаа явж хуримтлагдаад хуурай газрууд ил гарсан гэж байгаа. Бид нар газар зүйн хичээл дээр сурдаг. Дэлхийн анхандаа нэг төв байсан. Тэгээд газар хуваагдаад одоогийн твүүд үүссэн гэдэг бид нар сурдаг тий. Хамгийн анхны твийг Пангея төв гэдэг байсан. Тэгвэл Библиэлд энэ талаар ч гэсэн гарч байгаа. Бурхан хуурай газрыг ил гаргаж ирж хүмүүсийг амьдруулахын төлөө газрын гадаргад өөрчлөлт оруулсан байна. Тийм учраас энэ одоо бидний амьдарж байгаа энэ газар дэлхий бүхэлдээ усаар хүчигдчихсэн гэдгийг мэдэж болох хамгийн том аргууд нь юу вэ гэхээр дэлхийн хамгийн өндөр гэж нэрлэгдэж байгаа уул нурууд дээрээс хүртэл далайн амьтдын чулууцсан олдврууд их олддог. Гямлаа нуруунд орой дээрээс далайн хисаа чулууцсан амьтдын олдврууд гарч ирээд байна. Аандын нуруу ч гэсэн ялгаагүй. Тийм учраас дэлхий бүхэлдээ усанд хүчигдчихсэн гэдгийг бид нар мэдэж болохоор. За бас нэг гайхалтай нь бидний амьдарж байгаа энэ дэлхийн газрын гадарга өөрөө 3 янзын чулуулгаас тогтож байгаа. Тонмол чулуулгын давхарга, магмын чулуулгын давхарга, хувирмал чулуулгын давхарга. Тэгтэл дэлхийн нийт газрын гадаргын 75-аас 80% нь тонмол чулуулгын давхарга гэж байгаа. Тонмол чулуулга гэж юу гэсэн үг вэ гэхээр яг энэ үгнийхээ утга шиг тунж үлдсэн хөрс гэсэн үг. Одоо бидний зуны сайхан нартай өдөр төмпөн дүүрэн ус ийж ягаад тэр усандаа нэг хөрс шороо игээд хутгачих. Тэгвэл яах вэ? Бужигнсан шавар болно шүү дээ. Тэрийг гэрийнхаа дээр тавиад сайхан наранд тавьчих. Тэгвэл ус нь ууршиж алга болоод яах вэ? Хатуу тийм шороо дагтаршаад үлдэн шүү дээ. Энийг юу гэж байгаа вэ гэхээр тунмал чулуулгын давхарга гэж хэлсэн байна. Тийм учраас бидний амьдарж байгаа дэлхий өөрөө уснаас тунж үлдсэн хөрс байна гэдгийг бид нар газар зүйн хичээлдэр ч гэсэн сураад явж байгаа. Тэгвэл яагаад 100% биш 80%, 75% гэж байгаа бол сүүлд нь галтуулын дэлбэрэлтээс болоод магмын чулуулгын давхаргууд их үүссэн байна. Тийм учраас бидний энэ амьдарж байгаа дэлхий өөрөө үер болсон гэдгийг баталж хэлээд байна. Дээрээс нь ийм далайн амьтдын чулууцсан олдвор их олддог. Энэ Мексикт хурдны зам уулан дээр тавьж байсан чинь гарч ирсэн олдвор. Энэ л Чилийн Атакама гэх цөл байгаа. Энэ цөлөөс
авраг халимны оршуулгын газар олдсон. Чийл чи өмнөд Америкт байдаг маш өндөрлөг газар шүү дээ. Тэгтэл илсэн зүйлээс 40 ширхэг халимны яс бүтнээрээ чулуужаад үлдсэн байгаа нь олдсон байна. Тэгвэл энэ халимнууд юу хийж явж байгаа юм бол бөөнөрөө. Тэгээд дээрээс нь чулуужиж үлдэхийн тулд яах ёстой вэ гэхээр жам ёсороо өгсөн загас бол юм үлдэхгүй шүү дээ, тий. Сэг зэм нь бусад загаснууд идээд ялзраад алга болчдөг. Чулуужихын тулд маш богино хугацаанд хүчил төрөгчгүй орчинд орох ёстой. Нэгсэндээ маш богино хугацаанд шавар шавхаагаар хучигдаад хүчил төрөгчтэй уралд орохооргүй нөхцөлд орчингуудаа дарагдаад чулуужиж үлдэх ёстой. Тийм учраас ийм далайн амьтдын чулууцсан олдор байна гэдэг чинь энэ амьтад бүгдээрээ шавранд болгогдож өгсөн амьтдаа гэсэн үг. Үер болонгууд би яг дандаа цэвэрхэн услал урсаад ах уу? Үгүй шүү дээ. Асар их хэмжээний шавар шавхааг түрээд хойдруулаа явж таарна. Тэгж яагаад нэг нам дор газар бүгднийг явах нь болж орхисон байж таарна. Тийм учраас Америкийн Небраска мужид бүр хуурай газрын амьтдын чулууцсан олдорууд их олдож байгаа. Нэг дороос бөөнөр. Бүхий л амьтад мэдээж аль өндөрлөг газар руу ус багтаа газар руу тэмүүлж явж таарна. Тэгж байгаа нэг газар бөөнөр булагдсан байж таарна. Энэ мэтчлэн чулууцсан олдорууд маш ихээр олддог. Монголоос хүртэл олддог зөндөө. Энэ Дорноговын музейгээс дарсан зураг байна. Ховдод ийм далайн морины олдор олдож байна. Ийм далайн амьтдын олдор яагаад Монголоос гарч ирээд байна? Үер болсон учраас. Дээрээс нь ийм уул одоо тогтцтой хад чулууд их байна. Увсаж гэсэн ийм хад зөндөө олон байна. Та бүхэн хар та. Энэ дандаа мүлгэр чулуунууд байгааз. Мүлгэр чулуу чи хаана байдгийг? Усан дотор байдаг шүү дээ. Тэгвэл ийм мүлгэр чулуунуудыг бүгдийг сайхан цемэнтэд овоолоо тавьсан юм шиг уул хаднууд зөндөө олон байна. Энэ чи үсэг үү? Маш их хэмжээний ус урсаж өнгөрсөн гэдэг баталгаа болж байгаа. Энэ мэдчлэн маш их олон баримт нотгоонууд байна. За дээрээс нь одоо увсын бахархал увс нуур байна. Тэгэхээр увс нуур гэсэн одоо хамгийн том нуур шүү дээ. Монголд байгаа хамгийн том нуур, дээрээс нь давс нуур. Би бүр өөрөө очиж амсч үзсэн давстай шорог. За дээрээс нь одоо та бүхэн шүдэн уулын давс гэж сонсч байсан уу? Энэ ард хэсэгт давс сумын нутагт байдаг энэ шүдэн уулынд байгаа. Битүү давс. Би бас очиж үзсэн. Битүү давс. Тэгэхээр энэ давс, энэ нуур яаж бий болсон бэ гэхээр ямар нэг тайлбар байхгүй. Далайн усны тасархай л гэж тайлбарладаг. Өөр тэрнээс хин нэгэн хүн давс авчирсаар байгаа давстай нуруулгацсан гэсэн юм байхгүй. Юу гэхээр далайн ус хучсан байж хахад татраад алга болоход үлдсэн ус. Эннээс өөр тайлбар юусоо байдаггүй. Энэ мэдчлэн маш их олон баримт тодлого байна. Дээрээс нь та бүхэнийг энийг харуулъя. Энэ юу вэ гэхээр дээр үед усан галав юулж байсан, үер болж байсан гэдэг талаар үлгэр домгуудын тоо байна. Дэлхийн бүх улсуудад үер болж байсан талаар үлгэр домгууд байдаг. Би анх Библийг энэ семинарыг сонсож байгаад хамгийн их Библиэд итгэх болсон нэг шалтгаан юу вэ гэхээр энэ Ноагийн үер байсан. Яг тэр манай өвөө насаараа малсан хүн. Тэгээд биднэрт ярьж өгдөг үлгэр домог нь энэ байсан. Дээр үед усан галав юулж байсан, ирээдүйд галан галав юулнэ. Дээр үед усан онгоцоор хүмүүс явж ирж байгаад хүн төрлөختөө үүссэн юм аа. Ийм үлгэр домог байнга ярьж өгдөг байсан. Та бүхэн сонсч байсан уу? Өөсөө Монголын хааж очисон сонсч байсан гэсэн хүмүүс олон байдаг. Дээр үед усан галав юулж байсан, ирээдүйд галан галав юулнэ гэж сонсч байсан хүмүүс гараар өгдөг нэг. За налаа гэж гисэн зөндөө олон байна тий. Тэгвэл зөвхөн Монголд биш, маш олон орнд байдаг. Би нэг удаа Хөх хотод өөр монголчуудад семинар хийж байсан. Тэгтэл нэг алтан хас гэдэг имээ хэлж байгаа. Хятадаар Ноагийн авдрыг юу гэдэг вэ? Ноё фанжуу гэж хэлдэг. Тэгмүтээ би Ноё фанжуу мэднэ гэлдэг гэж. Яасан гэсэн чинь дээр үед манай настайчул надад ярьж өгдөг байсан. Тэрнээс Библийг би уншиж үзэж байгаагүй. Хэрвээ чамд хэцүү зовлон ирэх юм бол Ноё фанжууд дотор ороо суугаарай. Тэгэх юм бол бүх зүйл сайхан болно гэж хэлдэг. Гэхдээ тэр нь яг юу вэ гэдгийг мэдэхгүй явж байсан. Тэгтэл энийг хэлжсэн юм байна гэл. Тийм настай хүмүүс зөндөө олон байна. Тийм учраас үер болж исэн талаар үлгэр домгууд дэлхийд даяар их олон байна. Энэ чинь юу гэсэн үг вэ? Дэлхийд дээр бодтой болсон үйл явдал учраас л хүмүүс яах нь үр очтой ам дамжиж ярьж ирсэн гэсэн үг. Энэ мэтчлэн Библиэлд үнэхээр үер болж исэн гэдгийг батлах баримт нотлохоо үнэхээр их олон байна. За тэгтэл бүр хамгийн шийдвэрлэх нотлохоо Библийн Эхлэл 8 дугаар бүлэг дээр ингэж хэлсэн байгаа. Хамтдаа уншийе. Ус газар дэлхийгээс татарсаар 150 хоног болоод багасжээ. 7 дугаар сарын 17-ны өдөр хөвгч онгоц Арарат уулан дээр тогтов. За энэ дээр хэлсэн байна. Нөгөө хөвгч онгоц хаана тогтсон бэ гэхээр Арарат уулан дээр тогтвоо гэж хэлсэн байна.
За тэгвэл асууя. Хэрэв үнэхээр Арарат гэдэг уул байгаад тэр уулан дээр хүүхч авдар байвал та бүхэн Библиэд итгэх үү? Итгэх үү, итгэхгүй юу? Итгэхээс өөр аргагүй шүү дээ, тийм биз дээ. Тэгтэл энэ үнэхээр байна уугүй гэдгийг харъя. За газрын зургаас бидний түрүүн сурсан Персийн болон энд байна. Тэгтэл хойд хэсэгт дээд хэсэгт нь Арарат уул гэсэн байгаа. 5165 м өндөр. Тэгтэл бодитоор энэ дэлхий дээр Арарат гэдэг уул байна. Хаана вэ гэхээр Туркийн газар нутагт. Ийм хоёр оргилтой их Арарат, бага Арарат гэж нэрлэдэг. Тэгтэл энэ уулан дээр хөвгч авдар тогтсон гэж Библиэлд хэлээд байгаа. За энэ Арарат уул хаана байдг вэ гэхээр Турк Армени яг хөлийн завсар байдаг. Уул нь эхлээд Армени газар нутаг байжгаад сүүлдээ Турк эзлээд авцсан. Энэ болохоор Армени нийслэлийн Ереван гэдэг хот байна. Ереванаас Арарат уул ингэж харагдаж байгаа. Тэгтэл энэ болохоор Армени төрийн сүлд нь байгаа. Төрийн сүлдийнх нь голд нь юу вэ? Арарат уул байна. Арарат уулын дээр нь юу вэ? Тав шиг юм тавьсан байгаа. Энэ юу гэхээр хүүхч онгоц. Тэгэхээр ноогийн хүүхч онгоц байгаа гэдгийг төрийнхөө сүлдэн дээр хүртэл бичсэн байна. Манай ч бол тэр 5 уушаа умаалаа байж байгаад одоо морь байгаа шүү дээ. Тэр харин Армени төрийн сүлдэн дээр Арарат уул болоод ноогийн онгоц байгаа. За энэ нэг солонгос сэтгүүлийг бүгдээр харъя. Хэдэн оныхоо гэхээр 1988 оных. 88 оны солонгосын сэтгүүл дээр хүртэл Туркийн Арарат уул бол ноогийн авдар байгаа газар гэж бичсэн байна. 88 онд гэхдээ бүр дэлхийн нийтээр мэдээд бүр солонгос хүртэл энэ талаар сэтгүүл гарч штэ. Тэгтэл бид нар яага мдээгүй вэ гэхээр бид нар чи энэ үед угаасаа хаалттай байсан штэ нийгэм. Оросын бидэрт мэдүүлэх гэсэн юмыг л бид нар мэдэх хэрэгтэй байсан. Тийм учраас бид нар энэний талаар хоцрож сүйдэл мэдж байгаа хүмүүсээ гэсэн үг. Тэрээс өнөөдөр нэг ноогийн авдар чи үнэн байсан бэ штэ гэж мэдж байгаа юм биш. Энд чинь бүр айл хэдэн зуун жилийн өмнө дэлхийн нийтээр мэдсэн юмыг бид нар л яг уу сүйдэл одоо мэдж байгаа. Ялангуяа Монголд бол нэлээд одоо саяхнаас л ийм мэдээлэлүүд гарч байгаа. Арарат ууланд хөлөг онгоц, Араратын нууц гэж гарч байна. Энд дээр Монголын уулчид бас Арарат уул руу авирсан. Тэр үедээ ингэж хэлсэн байна. Эртний Библийн номд гардаг Ноагийн зав байдаг Арарат уул нь одоогийн Арарат уул мөн бөгөөд үүгээрээ Библи үнэн болохыг баталдаг бас нэгэн баталгаа юм аа. Тиймээс Арарат уулыг Библийн уулч гэж нэрлэдэг. Арарат уулан дээр хөвгч авдар байна гэж хэлээд. Энэ 1955 онд Францын Фернанд Навара гэдэг судлаач Арарат уул руу авирж ирээд Арарат уулнаас Новогийн нөгөө хөвгч онгоцыг олцоод модноос нь тайрж авчирсан. Тэгчээд нөгөө модоо 3 хэсэг хувааж агаад 3 судалгааны газар руу өгтөл яг адилхан хариу гарсан. 5000 жилийн настай хуш мод байна гэсэн хариу гарсан. Тийм учраас энэ бол гарцаагүй Новогийн хөвгч авдрын мод мөн байна гэж бөө юм болсон. За энэ бичлэгийг харъя. Монголын нэг аяллаа нэвтрүүлгээр энэ сэтгүүл аюур зан Арарат уулын талаар ингэж ярьсан. За энийг хамтдаа нэг харъя. Багийнхан яг одоо Кавказын алдарт бол Араратын бараа харагдах газар ирээд одоо Арарат уул маань тэр оройн бодраад ингээд ерөнхийдөө өнөөдөр жоохон униартай нэг тэмч цэлмэг биш. Тийм болохоор энэ униар манд донд бүдгэн харагч байна. Энэ их Арарат бол өөрөө маш онцгой. Одоо энэ хавийн ариун бол энэ Библийн нэг алдартай домог байдаг. Тэр домог бол Ноён домог, Ноён зав гэдэг. Тэр бол дэлхий дээр асар их том үер болоод дэлхий тэр чигээр үерт автахад тэр нэг завинд тэр Ноё гэдэг хүн бүх төрлийн амьтдаас хоёрыг тэгээд өөрсдөө ургамлын үр хийгээд тэгээд тэр бүгдийг нэг завинд ягаад нөгөө завин тэр үерт ганцаараа хөвсөөр байгаад үлдсэн Араратын уулын оройд тэр зав тогтсон. Тэгээд тэр завнаас хожим нь гараад хүн төрлөختөн бусад амьтад бүгдээрээ ахин шинээр үүсч амьдрал дэлгэрсэн юм. Хамгийн сонирхолтой энэ Араратын ууланд маш олон төрлийн судалгаа хийсний дараа яг тийм эртний завны асар том хөлөг онгоцны үлдэгдэл байж болох тийм зүйлийг Араратын уулаас олсон. Бас энэ бол өөрөө их сонирхолтой. За Марко Пологийн алдарт аян замын тэмдэглэл дотор яг энэ Араратын уулын урд дуур билээ гарч явдаг тэр замын тухай өгүүлсэн байгаа. Бид нар яг тэр зам дээр одоо зогсож байна. Тэр Араратын уулын тухай урдуур нь гардаг торгон замын тухай ярихдаа мөн Библиэд дурддагдсан нөгөө Ноёгийн том завны тухай бас дурдсан байна.
Тэгэхээр бид нар одоо яг Марко Полог явж өнгөрсөн тэр замаар явж гин гэсэн. За, Новагийн хөгж өдөр байгаа л гэдэг байгаа. Тэгтэл яаж энийг юу яриад байна гэхээр нэг ийм үйл явдал болсон. За, Новагийн үеийн энэ хөгж авдрыг судлана гэдэг өөрөө маш их тийм игзэгтэй асуудал. Яг одоо гэхээр энэ Арарат бол чи аль улсад байгаа гэлээ? Турк улсад байгаа шүү дээ. Турк чи ямар шашинтай орно вэ? Исламын шашинтай орно. Тэгм учраас исламын шашинтай хүний одоо орнуудын хувьд хамгийн дургүй шашин нь юу гэхээр христийн шашин дургүй. Тэгм учраас өөрсдийнх нь газар нутаг дээр Библи үнэн гэдгийг баталж болохоос баримт байгаа учраас яг гэхээр Арарат уулыг судлахыг ерөөс зөвшөөрдөг байсан. Туркийн засгийн газраас. Тэгжээр байгаад ямар ч байсан хилцээ байгуулад 2006 оноос хойш хилцээ байгуулад Хонконгтой хамтарсан судалгааны баг гаргахаар болсон. Тэгчээд хэд хэд удаа авиралт тэгээд яг хөгж авдрыг олоогүй. Тэгж байгаа хамгийн сүүлд нь 2009 онд олцоод 2009 оны 10 сард авиралт хийгээд хөгж авдар руу орсон. Тэгчээд тэн дотроос дээж авчираад зураг хүргэнд дарчаад 2010 оны 4 сард Бээжинд хэвлэлийн багуур зарлаад дэлхийд өөрсдөө судалгааны ажлыг танилцуулдаг. За, ийм үйл явдал болсон. Тэгм учраас 2009 онд хийсэн одоо тэр судалгааны зургууд нь байна. Одоо нүхлээд оронгууд цаана нь юу байна? Модон хүний гараар засан мод байгааз, модон баалк шиг харагдаж байна уу тавг нь? За. Дотор нь ороод харсан чи ийм байна. Дээрээс нь энэ том байгууламж битүү мөсөөр ингээд доторд нь ч гэсэн мөстэй зөвхөн хөндөй байсан 6хан газрууд нь л одоо өрөмдөж орж чадсан. Бус хэсэг нь бол зүгээр битүү мөс болсон байсан. Тэгээд ороод хартал яг л хүний гараар зассан мод амьтдын идчихээс нөгөө өвс тижээл нь хിവэрээ ийм байсан. За, дээрээс нь энэ дотор юу байгаа гэхээр ургамал бол угаасаа далайн төвсөөс 3000 м-ийн өндөрт ургана гэж байхгүй. Дээшээ бол бүр ургахгүй. Тэгээ хамгийн гайхалтай нь энэ дотор юу байгаа гэхээр аалзны тор байна. Дэлхийн хамгийн өндөр амьдардаг аалз далайн төвчнөөс 2500-аас 3000 м-ийн өндөрт амьдардаг Гималайн нуруунд л 2 төрлийн аалз амьдарч байгаа. Тэгвэл эн чин далайн төвчнөөс өндөр нь 5165 м өндөр уул. За, бараг 4500 м хавцаанд энэ хөгж авдар байна гэж үзэхэд аалз амьдрах ямар ч боломжгүй нөхцөл гэсэн үг. Тийм учраас энэ тор байна гэдэг чинь энэ байгууламж өөр газараас л яах нь вэ? Хөвж ирсэн газар. Нисж ирнэ гэж байхгүй шүү дээ. Хөвж ирсэн л байж таарна гэсэн үг. Тийм учраас хүмүүс юу гэж байгаа гэхээр Новагийн хөгж авдар мөн байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр Бээжинд хэвлэлийн багуур зарлаад нийтэд танилцуулсан. Тэгээд Хонконгод Новагийн хөгж авдар Библиэлд гарч байгаа хэмжээг 8 дахин жижигрүүлээд ийм музей байгуулад тэр музей дотор бүх үзмрийг нь ил тавьсан байна. Тэгээд юу гэж байгаа гэхээр Новагийн хөгж авдар үнэхээр бодиттой байна гэж хэлсэн. За, энэ болохоор Америкийн Кентаки мужид 2016 онд яг Библиэлд гарч байгаа хэмжээгээр нь барьсан. Хажууд нь хүн бол маш жижигхэн байгаа. Гэтэл ийм том байгууламж одоо Арарат уулын орой дээр байж. Энэний талаарх маш их олон баримтат кинонууд байгаа. Та бүхэн энэ Гэрет Олтон гэдэг энэ хүн яасан гэхээр Нидерландын мэрэгжилтэн. Энэ хүн энэ судалгааны ажлыг хөндлөнгийн аудитораар ажилласан хүн байна. Энэ хүний YouTube channel дээр нь тухайн үеийн бүх одоо бичлэг баримтууд нь байгаа. Тийм учраас та бүхэн хэрвээ итгэхгүй байвал заавал ороод шалгаад үзээрэй гэж хүсье. За, хөгж авдар дотор ороод хийсэн бичлэгнээс нэг жоохон харъя. Зурвас. Яг энийг гарсны дараа Туркийн засгийн газраас ч гэсэн нийтэд мэдээллийг зөвшөөрөхгүй байна гэдээ маш их удаж жагаад дараа жилийн 4 сард нийтэд зарласан. Тэгээд хөгж авдар үнэхээр үнэн бодиттой байна гэдгийг хэлсэн байна. За, тэгвэл Библи үнэн байна уу? Үнэн байна. Бид нэр өнөөдөр яалтчгүй цаг болоод бүгдээр 2 баримтыг л харлаа. Эден цэцэрлэг Адам Ева үнэхээр байв уу? Үнэхээр байна. Новагийн үер болсон гэж юм. Үнэн байна уу? Үнэн байна. Тийм учраас өнөөдөр бол бүгдээрээ хэр хэмжээнд хэр зэрэг их юм сурваа гэхээр яг үндэ Библийн эхлэл 2-оос авахуулаад 8 дугаар бүлэг хүртэл. За, энэ хэсгийг л хамтдаа сурлаа. Үнэн байна уу? Үнэн байна. Тийм учраас өшөө олон баримт байгаа. Ялангуяа энэ Новагийн үерийн сургамж биднэрт маш том зүйлийг хэлж байгаа. Хамтдаа 2 дугаар Петр 3-ын 6-7-ыг хамтдаа уншийе. Тэр үеийн дэлхий усан галавт автан устгагдсан аж,
Харин өнөөгийн тэнгэр ба газар нь түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдсан оршиж улмаар шүүлтийн өдөр ба итгэл сүсэггүй хүмүүсийн сүрлийн төлөө хадгалагдаж байна. Библиэр юу гэж хэлсэн байна? Тэр үеийн дэлхий буюу Ноагийн үед угаасаа хүмүүс усан галавт автан устгагдсан байна. Тэгтэл юу гэсэн? Харин өнөөгийн тэнгэр ба газар нь түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдсан гэж хэлсэн байгаа. Ирээдүйд бас галан шүлт болно гэж Библиэр бичсэн байна. Галан галав юу л нэ? Тэгтэл тэр галан галвыг юу гэж хэлсэн бэ гэхээр дайн гэж хэлсэн байна. Иерусалимийн эсрэг тулалдах бүх ард түмнийг эзний цохих гайхамшиг нь ийм байна. Тэд хөл дээрээ зогссоор атад бие махбод нь ялзарч ухархаатай нүднүүд нь бэж амандаа хилэн өмхирнө. Нэгсэн доо энэ дайнд хүмүүс цөмийн зэвсэг хэрэглээд энэ галан шүлт болно гэж Библиэлд зөвгөн хэлсэн байгаа. Тэгтэл дэлхий дээр угаасаа 2021 оны 10 сарын тоо баримт байна. Орос улсад 6257 цөмийн цэнэгтэй ба шүү. Одоо цөмийн бөмбөг байна. Америкт 5600. Одоо бол тийм үү? Анх 2006 оны үед ч юм уу 10 оны үед ч юм уу дээр үед бол семинар хийж байгаа үед энэ Библи үнэн байна. Ирээдүйд цөмийн зэвсгийн дайн болно гэхэлэр хүмүүс гайхдаг байсан. Нэр тийм болох юм уу? Яг болох юм уу гэл. Одоо тэгж хэлэх шаардлага байгаа юу? Байхгүй. Одоо бол угаасаа ойлгомжтой. Бид нар чинь байнга л ийм мэдээ сонсож байгаа шүү дээ. Дэлхийн дайн болно, цөмийн зэвсэг дэлбэрлээ шүү гэж байгаа хэдэн хүмүүс байгаа шүү дээ, тий. Тийм учраас одоо аль хэдийн дэлхий дээр 15850 ширхэг цөмийн бөмбөг байна гэж. Тийм учраас угаасаа энэ дэлбэрх нь ойлгомжтой юу? Ойлгомжтой. Тийм цаг үед бид нар амьдарч байгаа. Ямар ч тач юу хэлэх гээд байна гэхээр Библиэлд энэ дэлхийн төгсгөлийг хүртэл зөвгөн хэлсэн байна. Одоо та бүхэн анзаарсан баг. Би энэ 2026 гэдэг тоог дандаа энэ жоохон хойшхон бичээд байгаа. Шалтгаан байгаа. Яагаад гэхээр Библиэлд энэ төгсгөлийн үед цөмийн зэвсгийн дайн болно гэсэн. Тэгвэл бидний үе бол маш их ойртсон байгаа. Тийм учраас бүгдээрээ маргааш болохоор тэгвэл энэ цөмийн зэвсгийн дайн гэж яг юу болох юм? Ирээдүйн талаар Библиэлд юу гэж зөвгөнсөн байдгийг. Бүр тэр байтугай энэ дайнд ямар улсууд нь нэг тал болоод хин хинтэйгээ байлдаад хаана очиж байлдах уу гэдэг нь ч гарч байгаа. Тэгээ дээрэс нь бидний энэ цаг үед юу болох юм? Энийг хамтаа суръя. Дээрээс нь Библиэлд Бурхан өөрийгөө бид нар жинхнээс амьд байгаагаа харуулахын тулд нэг бүхэл бүтэн нэг гэрчийг сонгосон гэж хэлсэн байгаа. Тэр нь гэхдээ нэг хүнийг биш, нэг улсыг сонгосон гэж хэлсэн. Тэр улсын түүхийг Бурхан Библиэлд төрүүлж биччихэд яг тэр түүх бичснийхэн дагуу тэр улсын түүх явагдаж ирсэн. Тийм учраас маргааш бүгдээрээ нэг гэрчийн талаараас хамтдаа суръя. Тэгээд ирээдүйн талаар Библиэлд бичигдсэн зөвнөлүүд нь үнэн байна уу үгүй юу гэдгийг хамтдаа шалгаж үзье. Библиэлд бичигдсэн энэ өнгөрсөн үеийн түүхүүдээс бид нар том хоёр үйл явдлыг шалгаж үзлээ. Үнэн байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Бурхан амьд орчин байна. Библи үнэн байна гэсэн үг. Тийм учраас бид нар энэ Библиэлд гарч байгаа бүх үг биелэгдээд, батлагдаад бараг 95-96% нь гүйцэтгэн байгаа цаг үед бид нар амьдарч байгаа хүмүүс байна. Энэ юу хэлээд байна гэхээр Бурхан гарцаагүй байна гэсэн үг. Жинхэнэ Бурхан байна гэсэн үг. Тийм учраас та бүхэн маргааш гэсэн семинараа анхааралтай сайн сонсоод үзээрэй. Маргааш бүгдээрээ бүр илүү сонирхолтой зүйлийн талаар хамтдаа шалгаж үзье. Яг өнөөдөр бидний цаг үед болж байгаа зүйлийн талаар шалгаж үзье. За өнөөдөр ч гэсэн семинараа сайн сонсон та бүхэнд баярлалаа. Хамтдаа залбираад өндөрлцгөөё. Биднийг хайрладаг Бурхан минь танд баярлалаа. Бид бүхэн Библиэр дамжуулж Бурхан та байна. Бас бид бүхэн үхээ дуусахгүй, гарцаагүй бидэнд сүнс байна. Бас там диваажин байна гэдэг талаар сурсан билээ. Энэ удаа семинарыг сонсож байгаа хүмүүс Бурхан таны талаар эргцүүлэн бодож, Библи үнэн гэдгийг баттаа мэдэж итгэж чадхад бас Бурхан таны авралыг авч мөнхийн ус диваажин жоох эрхийг олж авахад та туслаарай. Үлдсэн семинарын өдрүүдэд бүгдээрээ оролцоод үгийг анхааралтай сонсоход та тусална уу? Биднийг үргэлж хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.